Хуучин гэрээ Исая 43 дугаар бүлэг байна. Хамтдаа 1-р ишлэгийг нь уншицгаая. Харин Яаква чамааг бүтээгч эзэн, Израиля чамааг бий болгогч эзэн одоо ингэж айлдаж байна. Бүү би чамааг золсон, чамааг би нэрээр чинь дуудсан, чи минийх. 10 дугаар ишлэгийг нь бас уншийе. Та нар миний гэрч нар гэж эзэн тунхаглаж байна. Намайг танин мэдэж надад итгэн, намайг тэр мөн гэж ойлгох гэсэндээ би та нарыг сонгосон бөгөөд та нар миний зарц нар юм. Надаас өмнө бурхан байгаагүй, миний дараач байхгүй. За өнөөдөр бүгдээрээ Библийн семинарын үг судлал 3 дахь өдрийн хичээл Израилаар дамжуулан өөрийгөө гэрчилж байгаа бурханы талаар хамтдаа судлах болно. Сая бидний уншсан Исая 43:10 дээр бурхан Израилийн ард түмэнд хандаад та нар миний юу гэнэ үү? Гэрч нар гэж байгаа. Тэгэхээр семинар сонсож байгаа олон хүмүүс 3 дахь өдрийн үгээр нь дамжуулаад Израилийн түүхээр дамжуулан Библийн бурхан үнэхээр жинхэнэ бурхан юм байна гэсэн баттай итгэлийг олж авах тохиолдол их байдаг учраас Израильтай холбоотой агуулга Библийн семинарын бас чухал өдрүүдийн нэг гэж хэлж болно. Дээрээс нь хүмүүсийн бас их нойрмөглөдөг, анхаарал нь сулардаг тийм өдөрч гэж бас хэлж болно. Тэгвэл гимшиж сайн мэдээнд итгэж хүн аврагдахын тулд эхлээд Иохан 17-гийн 3 дээр гарсанчлан цорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам мөн гэсэн үг байна. Тэгвэл цорын ганц үнэн бурханыг мэдэж итгэхийн тулд Библийн семинарын бурхан амьд оршдог Библи үнэн гэсэн баталгаа нотлохын үг эхний өдөр, 2 дахь өдөр, 3 дахь өдөр хүртэл явсны дараа 4 дахь өдрөөс нь бурханы өмнө гимших ёстой гимтэн гэдэг гим нүглийн талаар үгийг сураад 5 дахь өдөр нь сайн мэдээ гэж юу вэ гэдгийг сонсоод энэ хүн гимшил сайн мэдээнд аврагдах энэ үйл явц донд бидний өнөөдөр судлах гэж байгаа 3 дахь өдрийн үг болох Израилаар дамжуулаад өөрийгөө гэрчилж байгаа бурханы талаар бүгдээрээ бодож үзцгээе. За ганц нэг материал харуул дэлгэц гаргаад өгөрөө. За эхний өдрийн семинарын эхний өдрийн үг судлал юу вэ гэхээр сэдв үг гэвэл бурхан байдгүй. За тэгэх юм бол бурхан байгаа гэж боддог хүмүүс ч байгаа, байхгүй гэж боддог хүмүүс ч бас байгаа. За байгаа гэж бодож байгаа хүмүүсийн дотор ч гэсэн бурханы талаар өөр өөрийн төсөөлөлттэй хүмүүс байна. Зарим нь химийн шүтэнэ бурхан гэж бодно, янз янзын зүйлийг бурхан гэж бодно. Тэгвэл эхний өдөр Тэнгэр газрыг бүтээсэн бурханы бүтээлээр дамжуулаад бурхан үнэхээр байгаа юм байна гэдгийг мөн мэс чанараар дамжуулан мөн Библиэр дамжуулаад үнэхээр бурхан байгаа ч юм уу үргэлжлүүлээ судлаад үзье гэсэн сэтгэл төрөх нь эхний өдрийн семинарын зорилго гэж хэлж болно. Библийн Ром 1:19-20 дээр учир нь бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад бурхан тэдэнд үнийг ил болгосон ажээ. Юуг ил болгосон бэ? ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд бурханлаг хүч нь юугаар дамжуулан илэрхий харагдаж байгаа гэлээ? Бүтээгдсэн зүйлсээр дамжуулан илэрхий харагдаж байгаа. Тийм учраас хүн Библийг нээхгүйгээр бурханы бүтээсэн сансар огторгуу амтан ургамал түн бодисоор дамжуулаад Еврей 3:4 дээр гардагчлан аливаа барилга хэн нэгнээр баригддаг харин бүх юмсыг барьсан нь бурхан мөн. Ямар нэгэн зориг байгаа учраас тэр зорилгын дагуу бүтээсэн нэгэн байгаа гэдгийг эхний өдөр хэлж өгч байгаа. Мөн түүний дараа Номлогч Өгс 3:11 дээр бүх юмсыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн бурханы үйлцэн ажлыг эхнээс нь эцсийг хүртэл ойлгохгүй ч тэр тэдний зүрхэнд үрд мөнхийг суулгажээ. Хүн мэс чанараараа дамжуулаад бурханыг хайсан сэтгэл байгаа мөн бурханы талаар мэдж болно гэсэн үг. Бурхан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
Тэгвэл 2 дахь өдрийн семинарын гол агуулга нь юу вэ? Сэдв нь Бурхан ямар нэгэн бэ? Ямар Бурхан бэ? Тийм биз? Тэгвэл Бурханы шинж чанар байгаа. Бурхан бол шудраг, мөн хайр гэсэн хоёр мөн чанартай. За тэгвэл шудраг ёс нь хуулийн дагуу шүүлт. 2 дахь өдрөөс эхлээд Бурхан хүн төрлөختний түүхэнд хэрхэн ажилласан бэ? Тэр талаар судалж эхэлж байгаа. Эдийн цэцэрлэгийн үйл явдал, Новагийн үерийн үйл явдал, Бабел цамхгийн үйл явдал, тийм биз? Эдийн цэцэрлэг, Новагийн авдар, Бабел цамхаг. Мөн Новагийн үерийн дараа хил аялга өөр, арьс өнгө өөр үндэстнүүд бий болж байгаа. Новагийн 3 хүү, Шем, Хам, Яфетээр дамжуулан энэ хүн төрлөختөн тараад явж байгаа. За тэгвэл энэ цаг үед Израиль гарч ирж байгаа. За яагаад вэ гэхээр бүгдээрээ дуулал 14-өөс олоод уншийе. Дуулал номны 14-ийн 2-3 дугаар ишлэлийг нь хамтдаа уншицгаая. Тэнгэрээс эзэн хүний хөвгүүдийг өнгийн харсан нь ухаардаг Бурхныг эрен хайдаг хүн байгаа эсхийг харахын тулд аж тэд төөрөлдөн явж бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үлддэг хүн алга ганцж алгаа. За энэ бол Бабел цамхгийн үйл явдлын дараа хүн төрлөختөн Бурхныг ирж хайхгүй бүгд өөр өөрийн замаар явж байсан тийм цаг үе байсан гэдгийг хэлж байгаа. Эзэн Тэнгэрээс хүний хөвгүүдийн өнгийн харсан ухаардаг Бурхныг ирж хайж байгаа хүн байгаа эсхийг нь харахын тулд гэтэл тийм хүн ганц чалга гэсэн байна. Тэгвэл одоо яах вэ? Энэ хүн төрлөختнийг энэ чигтэн зөнд нь орхичих уу? Тэг арга байхгүй. Бурхан өөрийгөө амьд оршин байгаа гэдгийг гэрчлэхийн тулд нэг үндэстнийг бий болгож байгаа үйл явдал гарч байгаа. Бүгдээрээ Эхлэл 12-оос очоод харъя. Эхлэл 12. Зарим хүмүүс би одоо Монголынхаа түүхийг сайн судлаагүй юм чинь Израилийн түүхийг судлаад ойлгох болоо тэгж боддог хүмүүс байдаг. Гэхдээ Бурханыг мэдяагвал Израилийн талаар судлахаас өөр арга байхгүй. Бид нэр аврагт үедээ Библийн семинараар Израилийн талаар сурсан. Аврагсны дараа итгэлийн амьдралаар амьдрангаа Израилийн талаар сурдаггүй юу? Байнга сурдаг тийм биз дээ. Угаасаа энэ Библи одоо ингээл Эхлэл 12 дугаар бүлгээс эхлээл илчил ном дуустлаа Израилийн талаар гарахгүй юу? Тэр чигээр гарч байгаа тийм биз дээ. За Эхлэл 12-ийн 1-ээс 3-ыг нь уншийе. Тэгээд эзэн Авраамд айлдахдаа чи их нутгаасаа төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явах тун. Чамаас би агуу үндэстнийг гаргаж чамааг бас би өрөөн чиний алдрыг би агуу болгоно. Чи тэгээд өрөөл болтугай. Чамааг өрөөгчдийг би өрөөж чамааг хараагчийг би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар өрөөгдөх болно. За энэ ишлээс хамгийн чухал үг нь 3 дугаар ишлэлээр гарч байгаа. Газар дэлхийн бүх овог чамаар өрөөгдөх болно гэсэн үг гарч байгаа. Тэгэхээр Израилийн ард түмэнд айлдсан Бурханы амлалт гэрээ мөн Бурхан Израилийн ард түмэнд хэрхэн хандсан бэ гэдэг тэр бүх зүйл энд сууж байгаа бид бүхэнтэй хамаатай болов хамаагүй болов? Тэр чигээр хамаатай байна. Бурхан угаасаа Авраамаар дамжуулаад Израилаар дамжуулан дэлхийн бүх овог өрөөгдөх болно гэсэн байна. Тэр дотор бид бүхэн ч гэсэн харьяалагдана гэсэн үг. За тэгвэл Бурхан Израилийг сонгосон
шалтгаан гэж байгаа тийм биз дээ. Дэлгэц рүү харуул. Бурхан Израилийг сонгосон шалтгаан нь Бурхан өөрийгөө гэрчлэхийн тулд, Библийг бичүүлэхийн тулд Есүс Христ төрж авралын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан Израилийг сонгосон байгаа. За тэгвэл бүгдээрээ дуулал 147-оос олоод уншийе. Израильтай холбоотой Библийн ишлэлүүдийг бүгдээрээ тэмдэглэж аваад тэгээ Библиэсээ бодитоор хайгаад олоод унших юм бол их тустай. Ялангуяа сайн мэдээ тарахдаа зүгээр PPT-ийн дээр бэлдчихсэн ишлэл, материал харуулад сайн мэдээ тараахаас илүү бодитоор Библи дээрээсээ сайн мэдээ тарааж байгаа найздаа эргүүлж олж уншуулад Библи дээр ингэж бичигдсэн байдаг. Тэр ишлэлийг тайлбарлангаа яг наа чин тэгээд үний юм уу гэх үед нь шаардлагатай зураг материалыг олж үзүүлэх юм бол хүмүүсийн анхаарал энэ яриад байгаа Библи нь үний юм шиг байна гэсэн Библи рүү анхаарал нь ханддаг гэсэн үг. Тэгэхгүйгээр би ч гэсэн семинар ингээ мэдэрсэн зүйл нь ихэвчлэн цагаа хэмнэх гээд ишлүүдээ бүгдийг PPT-гээр бэлдээд PPT-нээс уншуулад явчих дээр дундуур нь хүмүүсийн анхаарал жоохон сарндаг. Семинар дууссаны дараа би тэдэн жилийн өмнө тэр семинараар уг нь аврагдчихсэн да гэдэг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс гарч ирдэг. Гэтэ сайн мэдээ тарааж байгаа хүн хажууд нь суугаад чухал ишлэлийг семинараар гарч байгаа чухал ишлэлийг өөрийнхөө Библи дээрээс эргүүлээд олоод урдаа байгаа Библиэсээ хайж унших юм бол анх удаа сонсож байгаа хүний анхаарал нь PowerPoint материал руу биш Библийн ном руу анхаарал нь хандна. Тэгингээ Библи үнэхээр гайхалтай ном юм байна. Зөгнөл тэр бүх зүйл нь биелдэг юм байна гэсэн тийм итгэлийг олж явна. Дараа нь авралдаа эргэлзэх зүйл гарч ирвэл яаж аврагдлаа? Библи дээр юу гэж бичигдсэн байгаа вэ гэд Библи рүү анхаарал нь хандах болно гэсэн үг. Тийм учраас сүүлийн хэдэн семинарыг чухал ишлэлийг нь сайн мэдээ тарааж байгаа ахын тустай хамт Библиэс хайж олоод уншсан чинь унтж байгаа хүн ч байхгүй, шинээр сонсож байгаа хүмүүс ч гэсэн үнэхээр анхаарал нь хандаж байлээ. Өчигдөр ч гэсэн зохиомжийг нь сонсонгоо Библиэсээ PowerPoint-ын дээр ишлэлээ оруулалгүй Библийнхаа номноос шууд хайж олж уншаад тэгээд тэр ишлэлээ тайлбарлаж ярьж агаад үнэхээр шаардлагатай ганц нэг зургийг араас нь харуулад явж байгаа. Тийм зохиомжийг сонссон чинь их сайхан сэтгэл төрж илээ. Тэгээд үнэхээр Библи нэрээ гайхалтай ном юм а гэсэн тийм Библи рүү анхаарал нь хандахаар санагдсан. За тэгвэл бүгдээрээ дуулал 147-гийн 19-20-ыг нь дуулал 147-гийн 19-20 энэ Израилийн ард түмнийг сонгосон шалтгаан гэж байгаа. Дуулал 147-гийн 19-20-ыг нь хамтдаа уншийе. Тэр үгээ Яаковд зарлиг шийдвэрүүдээ Израиль тунхагладаг. Тэр айлч үндэстэнд ийхүү сандна. Тэр тогтоолуудыг нь ч үл мэднэ. Эзнийг магтагтун. За бурхан Израилийн ард түмэнд өөрийнхөө үгийг даатгсан байна. Тэгээд 20 дугаар ишлэлээр нь тэр айлч үндэстэнд ийхүү ханднаа гэж байгаа үстэй. Бурханы үгийг бичсэн үндэстэн бол Израиль үндэстэн байна. Эндээс чухал ишлэл нь айлч үндэстэнд тийхүү ханднаа гэсэн байна. Энэ үг яагаад чухал вэ гэхээр дэлгэц түр харуулад өгөрөө. Энэ Янбин гэдэг энэ эмэгтэй, хятад эмэгтэй төгсөж бурхны сүм, энэ хүн өөрийгөө Есүс бурхан гэж ярьдаг. Одоо энэ сүм байна. Гэхдээ энэ сүмийнхэн Библийг үгүйсгчгээд Библи биш маш олон ном гаргаж ирээд энэ бурхны үгээ гэж ялддаг. Тэгээд Библиэс зөрөөдөө штэ гэж хэлэхдээ чи бурхан бүх дэлхийн бурхан. Тэгвэл бурхан Израилаар дамжуулаач үгээ хайлтж болно. Хятад хүнээс дамжуулаад үгээ хайлтж болно үсттэй. Одоо хятад ирчгээд өөрөө бодтор үгээ хайлтж байгаамаа гэж буруу ярьдаг. Тэгвэл тиймэрхүү буруу зүйлд автахгүй тул биднэрт
тодорхой ишлэлүүд хэрэгтэй. Үл энэ 19-ийн дуул 147-гийн 19-20 дээр Бурхан үгээ хүнд мэдүүлнэ гинү? Яаковд мэдүүлнэ, зарлиг шийдвэрүүдээ хүнд тунхилдаг гинү? Израиль тунхилдаг. Тэгээ 20 дээр нь тэр альч үндэстэнд инх үе санднаа. Тэгвэл Бурхан хятадуудаар дамжуулна үгүй айлтна гэсэн үгүй айлтахгүй гэсэн үг. Альч үндэстэнд тэгж хандахгүй гэж байгаа юм шүү дээ. Бид нэр Библийн гайхалтай зарим нэг ишлэлүүдийг сайн мэдж явахгүй бол бидний амьдарч байгаа цаг үе өөрөө маш олон буруу урсгал гараад ирчихсэн байгаа тийм цаг үе. Бас Ром номны 3 дугаар бүлгээс хамтдаа олоод уншия. Библиэсээ хайгаад олоод уншаарай. Ром 3 Ром номны 3 дугаар бүлэг 3-ын 1-2-ыг нь хамтдаа уншицгаая. Тэгвэл юудэ хүний давуу тал эсвэл хозлолын ашиг гэж юу байна вэ? Альч талаараа үлэмж их юм. Юуны түрүүнд Бурхны илэрхийлэл тэдэнд даатгагдсан билээ. Бурхны илэрхийлэл тэдэнд даатгагдсан гэж гарч байгаа. Тэгэхээр Израиль үндэстнийг сонгосон шалтгаан онцлог юу вэ гэхээр Израилийн ард түмэн бол Бурхны үгийг хүлээж авсан үндэстэн. Хойшоо эргүүлээд Ром 9-ийн 4-5-ыг нь бас уншия. Ром 9-р бүлэг 9-ийн 4-5-ыг. Израилийн талаар зөвхөн хуучин гэрээн дээр л гарддаг юм уу? Үгүй шинэ гэрээн дээр ч гэсэн гарч байгаа. Мөн Израилийг яагаад сурах хэрэгтэй вэ гэдэг шалтгааныг ч гэсэн бүгдээрээ Библиэсээ хайгаад олоод унших юм бол Ром 9-ийн 4-5-ыг хамт уншия. Тэд бол Израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм. Эцгүүдч тэднийх, Христч махбодороо тэднээс гаралтай. Христ бол бүгдийн дээр оршигч, үрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен гэсэн байна. Христ махбодороо тэднээс гаралтай. Есүсийг илгээхийн тулд Бурхан Израилийг сонгосон гэж хэлж болно. За. Мөн Израилийн онцлогийг бүгдээрээ семинараар байнга сонсдог тийм биз? Дэлхийн хамгийн жижигхэн, хамгийн ухаантай, хамгийн баян. Мөн дэлхийн төвд оршдог. Дэлхийн бүх үндэстэнд өөрсдийн түүхээрээ амин сургамж өгдөг. Бүгдээрээ 1-р Коринтоос харъя да. Хойшоо эргүүлээд 1-р Коринт 10-ын 11-р ишлэл. Нэгдүгээр Коринт 10-ын 11. Хамт уншия. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ. Энэ бүхэн тэдэнд гэдэг нь Израилийн ард түмэнд жишээ болон тохиолдсон. Тэгвэл энэ нь үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болон. За тэгвэл энэ Израилийн түүх нь бид бүхэнтэй шууд хамаатай гэсэн үг. Маш чухал сануулга, сургамжийг өгдөг. Бурхан Израилийг дуулуургүй байх үед нь хараал шийтгэл болгодог. Дуулууртай байх үед нь ерөөлийг болгодог. Яг л амласан үгийнхэн дагав. Тэгвэл тэндээс би ямар сургамж авах вэ? Би ингэж болохгүй юм байна. Би ингэж амьдрах хэрэгтэй юм байна. Тийм сургамжийг авч гинэ гэдг нь үнэхээр гахалтай. Ягаад гэвэл Израилийн түүхийг одоо жоохон байж байгаа өргөжлүүлээд хилээд явна. Гэтэл яг үндэ хуучин гэрээг ингээд уншихад жоохон ойлгохгүй зүйл гардаг учраас заримдаа нойр хүрнэ, заримдаа баахан Израиль нэр унших юм бол дунд нь төөрнө, хэцүү санагддаг. Тэгээ чигсэн сүүлийн үед хуучин гэрээг уншиж байгаад байнга давтагтан гардаг нэг хоёр зүйл байгаа. Юу гэхээр бүгдээ 1-р шаштар 29 рүү очиад харъя да. 2-р шаштар 29 рүү очиад харъя. 2-р шаштар 29.
2-дугаар шест дээр 29-ийн 2-дугаар ишлэлийг уншъя. 2-дугаар шест дээр 29-ийн 2. Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил эзний мэлмид зөв зүйтэйг үйлдэв. 6-дугаар ишлэлийг нь уншъя. Учир нь бидний эцэг өвгөд үнэн ч ус байж бидний бурхан эзний мэлмид ёрын мөг үлдэн түүнийг орхисон. Тэд эзний орших газраас нүрээ буруулан шилээ харуулсан. За энэ хоёр ишлэлээр эзний мэлмид зөв зүйтэйг үлдсэн, эзний мэлмид ёрын мөг үлдсэн гэж гарч байгаа. Өмнөд Юда хойд Израилийн маш олон хаад гардаг. Тэр олон хаадын амьдралыг дүгнээд үзэх юм бол за энэ хаан бол эзний мэлмид зөвийг үлдсэн хаан. Энэ хаан бол эзний мэлмид ёрын мөг үлдсэн хаан. Ийм хоёрхан бүлэгт хуваагдаж байгаа. За тэгвэл эзний мэлмид зөвийг үлдвэл яадаг вэ эзэн? Эзний мэлмид ёрын мөг үлдэх юм бол эзэн яадаг вэ гэдг нь бид өхөнтэй хамаатай юу хамаагүй юу? Тэр чигээрээ хамаатай тийм биз? Шүүгчд номноос харъя. Шүүгчд ном дээр эзний мэлмид ёрын мөг үлдэх үед тэдний амьдралд юу тохиолдож байгаа вэ гэдгийг давтамжтай гарч байгаа. Шүүгчд номны 10 дугаар бүлэг. Шүүгчд номыг бүгдээрээ уншиж ирсэн учраас мэдэх бах. Шүүгчд 13-ийн 1-р ишлэлийг нь жишээ болгоод харъя. Шүүгчд 13-ийн 1-ийг хамтдаа уншъя. Израилийн хөвгүүд эзний мэлмид ёрын мөг үргэлжлүүлэн үйлдсэнд эзэн тэднийг 40 жилийн турш филистичүүдийн гартаг өв. Ийм түүх шүүгчд ном дээр давтагдан гарч байгаа. Эндээс бид нэр ямар сургамж авч болох вэ гэхээр эзний мэлмид ёрын мөг үйлдэх юм бол баларах юм байна. Эзний мэлмид зөвийг үйлдэх юм бол ерөөл нь эзнээс ирэх юм байна гэдгийг Израиль өөрсдөө түүхээрээ бид нарт гэрчилж байгаа. Өөрөөр хэл за багш нь даалгавраа хийгээгүй хүүхэд байх юм бол ийм шийтгэл оногдуулнаа гэлээ. Даалгавраа хийхгүй нэг очиад үздэг юм уу? Өөрийн биеэр амсвал үнэхээр мунхаг хэрэг болно тийм үстэй. Тэ хийгээ явж идэл хийгээгүй нэг нөхрийг шийтгүүлж байгааг хараад хийж исэн зол болжээ. Хийхгүй байх юм бол өстой баларах юм байна гэдэг сургамж авж байгаа нь мэрэг ухаан тийм үстэй. Заавал өөрөө хийхгүй очиж шийтгүүл хэрэг байгаа юм байхгүй юу? Ерөөсөө тийх хэрэг байхгүй. Израилийн түүхэнд биднэрт ямар сургамж өгч байгаа вэ гэхээр эзний мэлмид ёрын мөг үлдэх юм бол Израилийн эргэн тойрны улсууд нь хүчрэхэг болж гарч ирсэн. Израилийг үнэхээр зовоож байгаа. Тэгээд гимшээд ирэх үед нь бурхан аварж өгч байгаа. Ийм үйл явдал хуучин гэрээ тэр чигээрээ давтагдж байгаа. Гэтэл түүнийг нь бурхан сануулгуулган үеийн төгсгөл тохиож байгаа бидэнд сануулгуулган бичжээ гэсэн байна. Бидний авралтаач чухал сургамжийг өгдөг. Аврагсны дараах итгэлийн амьдралч гэсэн Израиль нь тэр чигээрээ амьд сургамжийг өгдөг. Тийм учраас Израилийн түүхийг судална гэдэг нь үнэхээр сайхан цаг, гайхалтай зүйл. Яагаад вэ? Нүдэнд харагдахгүй бурхан ямар зан чанартай. Бурхан хүнд яаж ханддаг юм бэ гэдгийг бид нар Израилаар дамжуулан л мэдхээс биш өөр мэдэх арга байхгүй. Тийм биз дээ? За дараа нь бурханы гэрчилдэг үндэстэн гэсэн байгаа. За тэгвэл бүгдээрээ энэ дэлгэц рүү харуул. Израилийн ард түмнийг бурхан сонгох энэ цаг үе дэлхийн нийтээрээ жинхэнэ бурханыг мэдэхгүй болох дээрээ улс орон болгон маш олон химийн шүтээнийг зохион бүтээжгээ түүндээ мөрөгжсэн тийм цаг үе. Израилийг сонгох тэр цаг үед. Тийм учраас аль нь жинхэнэ бурхан бэ гэдгийг мэдхийн аргагүй төөрөлчихсөн байсан тийм цаг үе байна. За тэгвэл Израильчууд ч гэсэн хэдийгээр бурханы сонгосон ард түмэн боловч өөрсдөө ч бурханыхаа талаар сайн мэдэхгүй байгаа. Бурхан Мосег Израилийн ард түмэн рүү явуулах гэж Мосе бурханаас асуудаг. Бурхан би Израилийн ард түмэн дээр очиод намайг бурхан явууллаа. Та нарыг энэ Египтийн болчлоос гаргаад аваад ир гэж байна. Гэт хэлэх юм бол миний өөдөөс ямар бурхан гэвэл би юу гэж хэлэх вэ гэж асуудаг. Тийм биз дээ? Израилийн ард түмэн өөрсдөө ч бурханыг мэдхгүй юу? Өөрсдөө сайн мэдхгүй.
Тийм учраас бурхан тэр үед Мосед юу гэж хэлдэг вэ гэхээр би байдаг гэж хэлж өгдөг. Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан, та нарын өвөг дээдсийн бурхан намайг явуулаа гэж хэлээ гэж хэлдэг. Тэгсэн ч гэсэн Израильчууд итгээд гараад ирсэн нь Мосег дагаад гарч ирдэггүй тийм биз дээ. Яаж мэдхий? Тэр үед нь бурхан Египтэд 10 гамшиг буулгаснараа тэр 10 гамшигаар дамжуулан Израилийн ард түмэн бидний бурхан жинхэнэ бурхан юм байна. Египтийн бүх хиймэл шүтэнээс хамаагүй дээр юм байна. Тийм итгэлийг олж авдаг. Өөрөөр хэлбэл Библийн семинарын 3 дахь өдрийн үг, 2 дахь өдрийн үгэн дээр алдагддаггүй гардаг агуулга юу вэ гэхээр Египтээс гарсан үйл явдал. Заримдаа цаг хүрэлцэхгүйгээр тасагддаг. Би ч гэсэн энэ удаа Египтээс гарсан үйл явдлыг судлаад хэлэхгүй байх уу гэж бодож үзэж байснаа энэ хэлэхгүй байхын аргагүй чухал агуулга байна. Яагаад вэ гэхээр бурхан өөрийгөө юу гэж их илэрхийлсэн байдаг вэ гэхээр Египтээс та нарыг татан гаргасан бурхан эзэн чинь одоо та нарт айлдж байна гэж хэлсэн байдаг. Хамтдаа дуулал номноос харъя да. Тийм хид хідэн бурханы илэрхийллүүд гарч байгаа. Дуулал номны 81-р бүлэг. Дуулал 81-ийн 1 бидний сайн мэд хишлэл байгаа. Дуулал 81-ийн 10 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Египт нутгаас та нарыг удирдан гаргасан эзэн бурхан чинь би юм. Амаа том ангалаг би дүүргий. Бурхан өөрийгөө юу гэж байгаа вэ гэхээр би бол та нарыг Египтийн нутгаас удирдан гаргасан бурхан чинь байна. Тэгэхээр энэ Египтээс гарсан үйл явдал нь чухал байна уу, чухал биш байна уу? Үнэхээр энэ чухал үйл явдал гэдгийг одоо үргэлжлүүлээд хэлж өгөх юм бол та бүхэн ойлгох болно. Яагаад вэ гэхээр Египтэд буулгасан 10 гамшигаар дамжуулаад Израилийн ард түмэн өөрсдөө бурханд итгэсэн. Мөн Египтээс гарсан үйл явдлаар дамжуулаад бурханд итгэсэн бас өөр нэг хүн байгаа. Хэн блэ? Архаб, тийм биз дээ? Ерийнхөө цайзад амьдарч байсан янхан эмэгтэй Архаб яаж бурханд итгэсэн юм болоо? Тэрээр Израилийн бурхан Египтэд 10 гамшиг буулгаад өөрийн ард түмнийг тэр хүчрхэг фараоны мутраас өөртөө авчирж гинэ гэдгийг дамаа сонсонгоо энэ Израилийн бурхан чинь жинхэнэ бурхан юм байна гэсэн итгэлийг олоод авчихсан. Би тэр бурханд бараалхан тэр бурханы нүмер нөөлөгтөнд орон аврагдаж болдоггүй юм байх та гэд ерийнхөө цайзад амьдарч байсан тэр Архабын сэтгэлийг мэдсэн бурхан хоёр туршуулыг Архабтай уулзуулж өгөөд Архабаар зогсохгүй Архабын бүх гэрийнхэн аврагдсан тийм үйл явдал хуучин гэрээн дээр гарч байгаа. Мөн бүгдээрээ дуулал номны хойшоо эргүүлээд 136-аас уншия. Дуулал 136. Дуулал 136-гийн Библиэс хайгаад байгаа болохоор нойр нь хүрэхгүй их сайхан байх шиг байна тий. Дуулал 136-гийн 10-аас 15-ыг нь хамтдаа уншицгаая. Египтийн уухан хүүхдүүдийг хороосон түүнд талархах тун, түүний хайр инэрл мөн хийх. Израилийг тэдний дундаас гарган авчирсан түүнд талархах тун, түүний хайр инэрл мөн хийх. Хүчит гар сунгасан мутраар гаргасан түүнд талархах тун, түүний хайр инэрл мөн хийх. Улаан тэнгисийг хоёр хуваасан түүнд талархах тун, түүний хайр инэрл мөн хийх. Түүний Израилийг гаргасан түүнд талархах тун, түүний хайр инэрл мөн хийх. Харин фараон ба түүний их зэргийг улаан тэнгист сүрүүлсэн түүнд талархах тун, түүний хайр инэрл мөн хийх. Ард түмнээ цөлөөр дагуулсан түүнд талархах тун, түүний хайр инэрл мөн хийх. Тэгэхээр Египтээс гарсан үйл явдлыг бурхан Библи олон газар дурдж өгсөн. Хайж олж уншихад хэцүү учраас зарим нэгийг нь дэлгэц рүү хараад хамтдаа уншия. Дийтгэл 21 дээр. Чи дайсантайгаа тулалдахаар гараад морд тэрэг зэрэг өөрийнхөөс чинь илүү олон хүнийг харуул тэднээс бүү. Учир нь чамааг Египт нутгаас авчирсан эзэн бурхан чинь хамт байна.
Бурхан энэ Дид хууль номон дээр ингэж айлдсан байна. Цаашдаа та нар Канаан нутгийн хүчрэг үндэстнүүдэд тулгарнаа. Тэд нэр та нараас үлэмжих зэрэгтэй, том биетэй, хүчрэг байсан ч гэсэн та нар битгий. Яагаад вэ? Би Египтээс чамайг авчирсан Бурхан ч хамт байна гэсэн баг. Тийм учраас Израилийн ард түмэн Бурхан бид нарыг тэр аимшигтай фараоны мотраас аварсан штэ. Бид нарыг Египтээс гаргаад ирсэн штэ гэсэн итгэл байсан бол бид нар Канааныг зэжилж чадна гэсэн тийм итгэлтэйгээр урагшилж байсан. Гэтэл энэ Египтээс гарсан үйл явдлыг мартчихсан Израилийн ард түмэн яасан бэ гэхээр бид нар Канаан руу орох юм бол өстө өгөх юм байна, халуулах юм байна. Яг л царцаа шиг байна. Бүтэхгүй болигээд шүнжэнгөө уйлдаад за Египт руугаа буцацгаая гэсэн баг. Йошуа 12 туршуулыг Мосе 12 туршуулыг Канаан руу явуулахад 10 туршуул нь өстө бүтэхгүй юм байна гэж хэлдэг. 2 нь болно гэж хэлдэг. Тийм үстэй. Йошуа Калеб 2 болно гэж хэлдэг. Тэр хоёрт ямар итгэл байсан бэ гэхээр Египтээс гаргаад аваад ирсэн Бурхан Канаан руу оруулж чадахгүй гэж юу? Хангалттай чадна гэсэн Египтээс гарсан үйл явдал дээр суурилсан итгэл байсан баг. Гэтэл бусад 10 нь Египтээс гаргаж өгсөн Бурханы хүчит мотрыг мартчихсан учраас тэд нэр бүтэхгүй. Бид нар яг тэдний юм царцаа шиг байна гэсэн хитрүүлсэн үнэлт байсан баг. Та бүхэн бодоод үзтээ хүн хичнээн том байлаа гэдэг. Хүн хичнээн өндөр байлаа гэдэг. Царцаа хүн хоёр шиг байх уу? Тийм байхгүй тийм биз дээ. Хичнээн намхан байлаа гэдэг 1.50 м байгаа тийм биз дээ. Хичнээн өндөр байлаа гэдэг үсрээл 3 м байгаа биз дээ. 2 дахин л өндөр байгаа. Гэтэл түүнийг нь хитрүүлсэн ярьж байгаа. Бид нэр хажууд нь очих юм бол яг л царцаа шиг гიშгүүлэхэр байна. Ушуух Египт руугаа буцацгаая. Тийм учраас Египтээс гарсан үйл явдал чухал үйл явдал гэдгийг бүгдээрээ бодож үзээ сонсох юм бол тус болох бах. Иремья 7:22-ыг уншия. Учир нь би та нарын эцэг өвгдийг Египт нутгаас гаргасан өдөр тэдэнд шатаал тахил болон өргөлүүдийн талаар хэлээгүй эсвэл тушаагаагүй. Иремья 16:14 дээр ч гэсэн эзэн тунхаглаж байна. Тиймээс үзэх тун Израилийн хөвгүүдийг Египт нутгаас гаргасан эзэн амьд гэж хэлэгдэхгүй. Бурхан өөрийгөө би та нарыг Египтээс гаргасан Бурхан ч юм байна гэж хэлдэг. За тэгээд энэ Дид хууль номноос бүгдээ холоод уншия. Дид хууль 4-р бүлэг байна. Дид хууль 4-ийн 32 байна. Дид хууль ном уншаад үзэх юм бол үнэхээр гоё. Тийм ном Мосегийн хамгийн сүүлийн сургаал Израилийн ард түмэн цөлийн 40 жилийг дуусгаад одоо Канаан нутг руу явах гэж байгаа тэр үед бичигдсэн үг. Тийм учраас Мосегийн тэгтлэх чухалчил захиас дунд ч гэсэн Египтээс гарсан үйл явдлыг дурдсан агуулга их гарч байгаа. Дид хууль 4-ийн 32-оос 35-ыг нь хамтдаа удаанаар уншицгаая. Дэлхий дээр Бурхан хүнийг бүтээсэн өдрөөс хойших чамаас өмнө байсан эрд урдын өдрүүдийн тухай Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаарыг хүртэл асуу. Үүн шиг агуу их зүйл урд өмнө ер нь болж байсан уу? Үүн шиг юм урд өмнө сонсогдсон уу? Галын дундаас айлтсан Бурханы дуу хоолойг чиний сонссон шиг сонсоод амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу? Эзэн Бурхан чинь Египтэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлцэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мотор, аюул айцаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахар хөдөлсөн өөр Бурхан байна уу? Эзэн бол Бурхан. Түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгэрийг чамд үзүүлсэн юм аа. Энэ Египтээс гарсан үйл явдлыг үнэхээр яруу тодор дүрсэлсэн байгаа зү. Асуу. Хүн дөрлөختөн бий болсон цагаас хойш ийм гайхамшиг өөр байна уу? Байхгүй гэж байна. Тэгэхээр Египтээс гарсан үйл явдал руу одоо бүгд явж орох гэж байна. Утга учирыг нь мэдхийг хүсээд бүр догтлож байгаа үстэй. За. Египтэд боочлогдсон ч гэсэн үнэн байгаа. Фараоны гар дор. Энэ үед Бурхан минь бид нарыг хаварж өгөөч гэд чин сэтгэлээсээ Бурхан хандан залбирсан. Тэр үед нь Бурхан Мосег явуулдаг.
Египтчүүд хүнд хүчээр ажиллаар Израилийн хөвгүүдийг зовоож тэдний амьдралыг нь гашуун зовлонтой болгож гэсэн үг гардаг. Энд дээрээс харуул урт хугацаа өнгөрч Египтийн хаан өөд болов. Израилийн хөвгүүд боолчлоос болж сүр салдан орилжээ. Боолчлоос болж тусламж гуйсан тэдний хашгираа Бурханд хүрлээ. Бурхан тэдний yoолох дууг сонсоод Авраам, Исаак, Яаковтай байгуулсан гэрээгээ санав. Бурхан Израилийн хөвгүүдийг харжээ. Тэгээд Бурхан тэдэнд санаа тавив. Ийхүү Мосег явуулдаг. Мосе очиод за фараоноо Израилийн ард түмэн бол Бурханы ард түмэн байгаамаа. Одоо Бурхандаа үйлчилж, Бурхандаа мөргөж амьдрна гинэ. Бид нэр явлаа гэлтэглээ. За яв хөө. Хамаг ажлын нугалдаг хүмүүс нэг өдөр гараад явна бол фараон дургүй байж таарна. Фараон юу гэж хэлсэн бэ хэрэг? Эзэн гэж хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг би даах ёстой. Би эзнийг ч мэдэхгүй. Израилийг ч явуулахгүй гэж хэлдэг баг. Энэ үеэс эхлээд фараон бурхантаа сөргөөцөлдөж эхэлдэг. Бурханы шийтгэл Египтийн дээр бууж эхэлдэг. За тэгвэл тэр утга учир нь юу вэ гэхээр энэ 10 гамшигаар дамжуулаад Египтийн олон бурхад нь хий хоосон гэдгийг эзэн харуулсан байна. Энэ 10 гамшиг Библиэлд гарч байгаа энэ гамшиг, гайхамшиг нь чухал утга учиртай байдаг. Бурхан ямар ч утгагүй тийм гайхамшиг үлддэггүй. За тэгвэл энэ Египтээс гарсан үйл явдал нь Гитлэл номны 7 дугаар бүлгээс эхэлж байгаа. Бүгдээрээ Библийнхаа Гитлэл номны 7 дугаар бүлэг рүү очицгоё. Гитлэл номны 7 дугаар бүлэг дээр очиод 7-гийн 8 дугаар ишлэлээр нь Мосе фараонтай уулзсан уулзалт гарч байгаа. Гитлэл 7-гийн 8-аас 13. Тэгээд эхний гамшиг нь Гитлэл 7-гийн 14-өөс 24 дээр гарч байгаа. Энэ ямар гамшиг вэ гэхээр цус нийлийн усан цусуулах гамшиг. Хоёр дахь гамшиг нь Гитлэл 7-гийн 25-аас 8-ийн 15 хүртэл мэлхийн гамшиг бууж байгаа. Тэгээ 3 дахь гамшиг нь Гитлэл 8-ийн 16-аас 19 дээр дилэнч ялаа тийм биз? Ялаа. 4 дахь гамшиг нь Гитлэл 8-ийн 20-оос 32 дээр ялаа. 5 дахь гамшиг нь Гитлэл 9-ийн 1-ээс 7 дээр мал сүргийн тахал. 6 дахь гамшиг нь Гитлэл 9-ийн 8-аас 12 дугаар ишлэлдэр хүн болон малын буглаат хатиг. Мөн 7 дахь гамшиг нь Гитлэл 9-ийн 13-аас 35 дугаар ишлэлдэр мөндөр. 8 дахь гамшиг нь Гитлэл 10-ийн 1-ээс 20 дээр гарч байгаа царцаан гамшиг. 9 дахь гамшиг нь Гитлэл 10-ийн 21-ээс 29 дээр түнэр харанхуун гамшиг. 10 дахь гамшиг нь Гитлэл 11-ийн 1-ээс 12-ийн 36 дээр уугнуудыг зогсон уугнуудын үхэл. Ийм 10 гамшиг гарч байгаа. Тэгвэл энэ 10 гамшиг нь ямар утга учиртай вэ гэдгийг дэлгэцэн дээрээс жоохон тайлбарлаад харуулъя. За, энэ зургийг харах юм бол Египтчүүд ийм маш олон хиймэл шүтэн шүтдэг байсан. Тэгээд энэ 10 гамшигыг уншаад үзэх юм бол эхний 3 гамшигыг нь Египтийн илвчид ч гэсэн адилхан үлдчихдэг. Египтийн илвчид гэдэг чинь Египтийн хиймэл шүтэний тахилч нар гэсэн үг тийм биз дээ. Тэнгууд фараоны зүрх хатуурдаг. Манай Египтийн бурхан ч гэсэн усыг цусуулгаж чадж байна. Манай Египтийн бурхан ч гэсэн наа гайхамшигч үлдэж чаднаа. Тэ? Та их уншаад үзэх юм бол 3 дахаас нь эхлээд бархаа байдаг баг. Египтийн илвчид, Египтийн бурхан. Тэгвэл бурхан яах гэж энэ Египтэд 10 гамшиг буулгасан бэ гэхээр наа Египтчүүдийн чинь бурхан гэдэг байгаа зүйл нь ямар ч утга учиргүй, хий хоосон, хүч чадалгүй, шал бимэн юм а гэдгийг бурхан Израилийн ард түмэнд харуулахын тулд бут нэргсэн байгаа. Хамтдаа Гитлэл 12:12-ыг нь Библиэс олоод уншъя да. Гитлэлийн үйл явдлыг зөв ойлгохгүй бол буруу ойлгох хүмүүс байдаг. Ямар харгас бурхан бэ? Тэгээ тийм биш байгаа. Гитлэл 12:12-ыг уншаад үзэх юм бол бурхан яагаад ийм гамшиг буулгасан бэ гэдгийг ойлгож болно. Гитлэл 12:12-ыг Библиэсээ болоод хамтдаа уншицгаая.
Би тэр шөнө Египт орон даяар явж Египтийн нутаг дахь уугнуудыг хүн мал гэж ялгалгүй бүгдийг нь цохиж Египтийн хамаг бурхтад ял шийтгэл буулгана би эзэн. Яа нэг нь Египтийн хамаг бурхтад ял шийтгэл буулгана гэж байгаа. Тэгэхээр эн чинь нэг ёсондоо бурхтын тулаан болж гинэ гэсэн үг. Мэдээж Египтийн бурхт нь химийн шүтэн л дээ. Өөр орчуулган дээр химийн шүтэнийг нь бурхт гээд бүтээгч эзнэр нь ялгаж арсан байгаа. Монгол Библиэлд бол жинхэнэ бурханч бурхан, химийн шүтэнч бурхтаараа гарцсан байгаа. Тэгэхээр Египтийн бурхт дээр бурхан ял шийтгэл буулгасан үйл явдал байна. Та хүнээс бодоод үзэлтэй. Аль бурханд нь итгэдэг юм лээ? Аль хүчтэд нь итгэх? Тэгнэстэй. Аврагдахын өмнөх хүмүүсийн талаар яриа сонсох юм бол манай ээж уг нь хойд балбар ламд үзүүлдэг байсан чинь балбар ламаас илүү сайн бөө ирцэн гинэ. Тэгээд энэ дээр нь очдөг. Өөрөөр аль илүү хүчтэд нь хүн итгэж таарна. Тэгвэл Египтээс гарсан үйл явдал нь нэг талаараа тийм төстэй үйл явдал байгаа. За тэгвэл эхний гамшиг нь юу вэ гэхээр энэ нийл мөрөн цус болж байгаа. Тийм биз? Нийл мөрөн цус болж байгаа. Бурхан яагаад ийм гамшиг болгосон бэ гэхээр Хапи гэдэг бурхан байгаа. Энэ нийлийн сүнс гэсэн үг. Канум нийлийг хамгаалагч гэсэн бурхан. Тэгээд нийл мөрөн нь Египтчүүдийн амьдралын их үүсвэр байсан бөгөөд энэ гамшигаар дамжуулан гол мөрөн шүтгэн хий хоосон гэдгийг харуулж тэдний эдийн засаг амьдралд нь нөлөөсөн. Бодоод үзтээ тариалан газар тариалан эрхэлдэг улс нийлээс ус татаад газар тариалангаа амьдралаа авч явдаг улсуудын нөгөө ус нь тэр чигээрээ цус болчих юм бол энэ шиг гамшиг байхгүй. Гэтэл тэд нэр нийлээс ус татаж тариалан эрхлэнгээ тахил өргөдөг. Юунд вэ гэхээр нийл минь бид нарыг станыг өрөөж шүү. Нийлийнхаа буянд л ингэж сайхан баян хангалуун сайхан амьдарч нийл минь гээл нийлээ гээл ингээл мөрөгдөг байсан. Гэтэл тэрийг нь бурхан цус болгочингууд нийл чинь бурхан биш юм байна. Түүнийг мэдж авч байна гэсэн. За хоёр дахь гамшиг нь юу вэ гэхээр энэ юу вэ гэхээр энэ дээр гарч байгаа мэлхий гэж байгаа биз? Чамд чиний ард түмэн болох бүх албат нартай чинь мэлхий гарч ирнэ. Нийл мэлхийгээр язгана гэж байгаа. Тэгээ энэ нь хааны ордон, дундлахын өрөөнд чинь бүх газар нь хаасайгүй мэлхий. Төсөөлөд үзтээ. Хичнээн шижиг гүрмээр заван байх уу? Хаасайгүй мэлхий язганаа тавил. Гэтэл энэ яагаад ийм гамшиг буулгасан бэ гэхээр Египтийн шүтэнүүдийг харуул Хехт Египтийн мэлхий хэлбэртэй ийм хим шүтэн бурхан байна. Өөрөөр хэл мэлхийг бурхан гэж шүтжсэн байна. Тэгвэл та нар мэлхийг бурхан гэж шүтээд мэлхий та нарт яаж гай авчруулах нөгөөд мэлхийг гамшиг буулгах чингууд хүмүүс мэлхийг бурхан гэж шүтэх болоо хөлөөрөө гიშгэлээ дэвсээ шүрдэж гаргаж хаяад мэлхийг жигшин тийм биз дээ. Үржил төрөлттэй холбоотой химийн шүтэнийг илэрхийлэн шүтдэг байсан. Гэтэл мэлхий ихснээр улс оронд нь сүрэл гамшиг болсноор мэлхий шүтгэн ч хий хоосон утахгүй гэдгийг харуулсан гэж байгаа. За энэ хоёр дахь гамшиг нь гурав дахь гамшиг нь юу вэ гэхээр энэ дээр газрын бүх тоос шороо нь дилэнч болон хувирчээ. Дилэнч. Энэ монгол хэлний тайлбар төл дээр дилэнч гэсэн чинь хар өнгөтэй өчүүхэн биетэй хүн малыг хасч чаддаг, хос далавчтай бүлэг хамаардаг нэгэн зүйлийн шавж жижиг ялаа гэж байгаа. Жижиг ялаа. Энэ шороо тэр чигээрээ дилэнч ялаа болсон. Энэ дөрөв дахь гамшиг нь ч гэсэн энэ дээрээс харуул. Гэтэл 8:21-22 дээр хамт уншия. Би чамд болон чиний албатууд ард түмэнд чинь бас танаа гэрүүдэд бөөн ялаа явуулна. Египтчүүдийн гэр орон мөн тэдний газар нь бөөн ялаагаар дүүрнэ. Харин тэр өдөр би ард түмнийхээ байгаа Гошен нутгийг тусгаарлаж тэдэнд ямар ч бөөн ялаа байлгахгүй. Ингэснээр эзэн би энэ газар нутгийн дунд байгаа гэдгийг чамд мэдүүлэх юм аа. Эндээс эхлээд бурхан энэ тусгаарлаж байгаа. Египт дээр гамшиг буугаад байдаг. Израильчүүдийн амьдарч байгаа Гошен нутг нь ямар ч гамшиг буухгүй. Үүнийг нь хараад энэ Израилийн бурхнаас ирж байгаа гамшиг юм байна. Тэгвэл Египтчүүдийн химийн шүтэн дотор Юачит бурхан баг. Энэ нь юу вэ гэхээр
ялаа гэж өөрийгөө илэрхийлдэг бурхан. Инэттэй бурхан шүтдэг байгаа. Тэр бүгд дээр нь энэ буурсан байна. Яг хүн боддоо ялаа шумуул дүнгүнээ дэвэл амар байх уу? Та бүхэн ховдод зуны семинараар очиод үзэх юм бол орой нар жаргаал ялаанууд нь гараад ирэх юм бол зулгааж идэнэ. Хичнээн зовлонтой байх уу? За тэгвэл дараа нь 5 дахь гамшиг нь гэтэл 9:3 дээрээс харуул эзний мотор хээр байгаа мал сүрэг адуу илжиг тимээ үхэр хонь дээр чинь аимшиг тахал өвчнөөр буuna. Израилийн мал болон Египтийн малыг зааглаж Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй гэж айлдж байна гэж хэл. Бас зааглаж өгч байгаа. Египтчүүдийн мал нь үхээд идэг. Израильчүүд яах гэж. Тэгвэл энэ тахал, энэ гамшигч гэсэн ямар учиртай вэ гэхээр Египтийн шүтэнүүд дотор Апис гэдэг бурхан байна. Бух шүтдэг. Тэгээ Батах, Миневрис, Хатор, ариун бух үнэнүүд. Одоо ч Египтэд бурхан үхэр шүтдэг. Тэгвэл яагаад ийм зүйл болсон бэ гэхээр энэ Израилийн ард түмэн ч гэсэн 430 жил Египтэд боолчлогдоод энэ химийн шүтэндэнд эндөө дасчихсан. Хэрвээ Египтчүүдийн мөргөж шүтж байгаа зүйлийг Израильчууд ч гэсэн дагаал мөргөөд явж ирсэн гэсэн. Тийм учраас бурхан үхэр шүтгч нь буруу шүү гэдгийг харуулахын тулд хамаг үхэр мал нь тахлаар өгсөн баг. Гэтэл Израилийн ард түмэн дараа нь яадаг вэ гэхээр 1-р хад 12-ын 30-ыг хамтдаа дэлгэц рүү хараад уншия. Ард түмэн алтан тугалд мөргөхөөр Дааны хүртэл явж байсан учраас энэ нь нүгэл болов. Израилийн ард түмэн дөнгөсгөвөл бух хийж байгаа шүтчих гээд идэг байсан. Тийм биз дээ? Мосег хавтаа авахгүй явцаа уурч гэсэн юу хийлээ? Аль жигэнт эмиг бөхснүүд аваад ир би та нар сайхан Египтээс та нарыг гаргаж ирсэн. Бурхны чи хийгээд өгье гээд ийм хийгээд өгчлөө тийм биз дээ? Тэгвэл Израилийн ард түмэн дөнгөсгөл эндээ очиж мөрөгчөд идэг. Яагаад вэ гэхээр Египтэд энийг харсан учраас. Египтчүүд энд шүтээд идэг гэсэн учраас. Тийм учраас бурхан энэ 10 гамшигаар дамжуулаад энэ хамаг бухнууд нь үхсэн нь наа чин бурхан биш ээ. Шал дэмий юм гэдгийг гамшигаар харуулсан. Гэтэл 12:12 дээр бурхан энэ шүтээнүүдрээ дамжуулаад яана гэлээ? Египтийн хамаг бурхтад ял шитгэл буулгана гэсэн байгаа шүү дээ. Энэ ийм чухал үйл явдал. За түүний дараа энэ нэг гэтэл 9-ийн 10-11-ийг уншия. Тэд зуухнаас үнс аван фараоны өмнө зогслоо. Мосе түүнийг тэнгэр өө задсанд хүн малд буглаа татих алдав. Иливчич буглаа татихнаас болоод Мосегийн өмнө зогсож чадсангүй. Учир нь Иливчид бүх Египт хүнд буглаа татих алдсан болоо. Энэ хатиг хатиг гарч исэн мэт те. Хичнээн зовлонтой байх уу. Тэгвэл энэ яагаад бурхан ийм хатиг гэдэг ийм шийтгэл буулгасан юм болоо? Энэ ч гэсэн их учиртай. Яагаад гэхээр Египтчүүд Секемет, Сепарис гэсэн ийм шүтэн шүтдэг. Энэ нь ямар учиртай шүтэн бэ гэхээр эдгэх чадaltaй охин тэнгэр мөн эдгээдэг бурхан шүтэн байсан. Монголд ч гэсэн дээр үед ангаах ухаан сайн хөгжөөгүй байх үед эмчи оргийг гүйцэтгэжсэн отож судас байрдаг, зүү төөн хийдэг хүмүүс ч их байсан тийм үстэй. Тэр нь сүлдээ буддийн шашинтай холилдоод одоо ч гэсэн хөдөөгөр яваад үзэх юм бол имлэгээр явж яснаас ахлам дээр очсон дээр гэдэг ч юм уу. Тийм хүмүүс их байдаг. Ахлам суцыг натгаад тан залаад өгчихлөө. Ахламдаа мөрөгчих юм бол зүгээр болчихно. Ахлам нь нэг нулимдэх ч юм уу, үлээдэг ч юм уу, тийм зан үйл хийгээ зүгээр болцсон. Тиймэрхүү юм одоо ч гэсэн байдаг тийм үстэй. Шинжлэх ухаан хөгжчөөд байгаа энэ цаг үед хүртэл энергитэй хүн байна гэн, хорт авдрыг эдгээчдэг гэн, ямар ч өвчнийг эдгээчдэг гэн. Одоо ч гэсэн тийм зүйл үүдэг. Тэгвэл Египтэд ямар их байх вэ тийм үстэй. Тэр балар эртний үед эрүүл мэндийн бурхан. За тэр бурханыг шүтэх юм бол эрүүл сарвал байдаг юм шүү гэсэн ийм зүйл байсан учраас бурхан өөрөө эдгээгч гэдгээ хэлсэн баг хамтаа. Гэтэл 15:26 уншия. Тэр хэрв та нар бурхан эзнийхээ дуу хоолойг анхааралтай сонсож түүний мэлмийг зөв зүйтэйг үйлдэж түүний тушаалуудад чих тавьж
бүх зарилгийг нь сахивал би Египчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь та нарт буулгахгүй. Учир нь эзэн би та нарыг эдгээгч билээ гэв. Тэгэхээр энэ гамшигаар дамжуулаад яадаг эдгээдэг бурхан ч гэнэ тэр нь ямар ч утгагүй хий хоосон гэдгийг Израилийн ард түмэнд харуулсан чухал үйл явдал байсан. Яг тэр энэ үнэхээр чухал. Хүн өвдөд зовоод ирэхтэрээ аль сайн лам байнг нь юу байнг нь тэн дээр очихоос буцаа байдаг. Бүр аврагдсан гэж байгаа хүн хүртэл аврагдаад нэлээд олон жил болсон гэж байгаа хүн хүртэл бие нь өвдөөд энэ тэнд очоод юм болохгүй болох тэрэггүй тэнд нэг сайн бөөгнөө сайн үддэг харддаг мэргэлдэг түргэлдэг аргалдаг чаргалдаг хүн байна гэх очичдг юм уу гэсэн сорилтонд орчихсон явж байгаа хүмүүс байдаг баг. Яагаад өвдөөд зовоод айд сандраад байгаа учраас. Тийм учраас бурхан ямар ч тийм байхгүй гэдгийг энэ үйл явдлаар дамжуулан харуулсан. За мөн 7 дахь гамшиг нь юу гэхээр Гитлэл 9-ийн 18 дээрээс харуул үзэг тун Египт үүссэн цагаасаа хойш өдийг хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг би маргааш энэ цагийн орчинд буулгана. 9:25 дээр Египтийн нутаг даяар хээр байсан хүн малыг бүгдийг нь мөндөр цохив. Мөн тариалангийн бүх ургамлыг цохиж хээрийн бүх модыг хухчив. Египтэд урд хожид байж байгаагүй маш аимшигтай мөндрөн гамшиг буулгасан. Ингээм бол юу болох вэ? Хамаг үр тариалангийн талбай нь юу ч үгүй сүүдэн тийм үстэй. Тэгвэл ийм гамшиг буулгасан шалтгаан нь юу гэхээр Египтийн шүтэн дотор Сет газар тариаланг нь хамгаалдаг бурхан. Энийг шүтдэг байсан. Нут ургацын охинд ингэ шүтдэг. Тэгэхээр Египтчүүд яадаг гэсэн бэ? Газар тариал эрхэлдэг учраас за Сет бурхан манай энэ талбайг хамгаалж өгөөрэй гэж дахил өргөдөг. Манай тариалангийн талбайг ургац ариун байлгаж өгөөрэй гэж нут ургацын охин тэнгэртэй дахил өргөдөг гэсэн. Гэтэл хамаг өнөө шүтэндээ мөргөө шүтээд байхад хүртэл бурхан мөндөр буулгаад юу ч үгүй нэгэн цохой сүйтгэгчдэр Израиль Египтчүүд энэ нууц Сет ч гэсэн шал дими худлаа юм байна гэдгийг мэдж авч байгаа гэсэн. Чухал үйл явдлаас Египтээс гарсан үйл явдал. Өөрөөр хэлбэл бидний энэ цаг үед ч гэсэн хүн аврагдахын тулд яадаг вэ гэхээр ямар нэгэн юмд найдаад амьдарч байдаг аврагдаг хүмүүс ч гэсэн. Би ч эндээ найдаж байгаа. Энэ мэн байхад болно. Наа чи хэрэггүй. Тэгээ найдаж байгаа тэр зүйл нь найдахын аргагүй хийоосон зүйл гэдэг нь амьдрал донд нурж унах үед байцаалддаг. Сэтгэл нь ядуу болдог. Тэгээд жинхэнэ бурхныг хайгаад аврагдах тохиолдол байдаг. Тийм үстэй. Тийм учраас хүний найдаж байгаа зүйл нь хий хоосон гэдгийг хүн ухаарсныхаа дараа жинхэнэ бурхныг мэдээд аврагдах тохиолдол байдаг. Манай дүрхт нэг эмээ байдаг байсан. Үнэнхээр их сүсгтэй хүн байсан гэж байгаа. Жил болгон шиний 15-ны дотор очоод засал номоо хийлгдэг. Ланд нэлээд мөнгө төгрөг өгөөд засал ном аягүй сайн хийлгдэг гэсэн. Тэгсэн нэг удаа заслаа хийлгэж нөгөө лам нь уцаараа ярьчихсан. Дараагийнхаа халтурыг ярьчихсан. За энийг гялт дуусгачаад танаад очоод заслыг чийгээд өгье гэд. Өөрийнх нь заслыг хийж явах турш та тасралтгүй дараагийнхаа халтурыг олоод уцаар яриад хальтмалтах нэг заслыг нь хийгээд явсан. Хамаг мөнгө өгөө заслаа хийлгэсэн нэмээ. Би энэ ламд амьдрал хөв тавилангаа даатахаа 5 цасаа өрөөд мөргөөд өгдөг. Энэ дараагийнхаа халтурыг яриад уцаараа яриад байдаг. Ингээд ер нь би энэ жил хамгаалагдсан сайн сайхан болох болов гэд итгэж найдаж байсан. Тэр зүйл нь итгэл урмыг нь хуглаад сэтгэл нэлээд дорд ядуу болоод үнэхээр нэг жинхэнэ бурхан байдаггүй байх та гэж хайж яваад семинар ирж сонсоод аврагдсан тийм итгэж ихчийн эмээгийн гэрчлэлийг санаж байна. Тэгэхээр энэ бас чухал үйл явдал. За дараа нь 8 дахь гамшиг нь юу гэхээр царцаа байгаа. Хамтдаа уншийе. Царцаанууд Египтийн бүх газарт орж Египтийн бүх нутаг дэвсгэрт үе олноороо тархав. Өөрт өмнө хизээч байгаагүй бөгөөд хойшч байхгүй тийм их царцаа байв. Газрыг харанхуултал тэд бүхэл газрын гадаргууг бүрхв. Мөндрөөс үлдсэн тариалангийн аливаа ургамал модны бүх жимсийг тэд иджээ. Египтийн бүх газар даяар мод болон тариалангийн талбай ургамалд ногоо юм юу ч үлдсэнгүй. Царцаа ирээд бүх тариалангийн талбай мөндрөөс үлдсэнийг бүгдийн сүтгэж гисэн байна. Энэ ямар учиртай гамшиг вэ гэхээр Исис гэдэг амьдралын охин дэнгэр шүтэн байсан байна.
эндээ шүтдэг байсан. Гэтэл зарцаагаар дамжуулаад өнөөх нь байхгүй болж байгаа. Энэ дээрс харуул энэ Египтийн шүтээнүүд гарч байгаа. Тэгээд тэр гамшигуд нь ч гэсэн гарч байгаа. Энэ дээрээс харуул энэ Исис байгаа. Энийг шүтдэг байгаа. Тэгээд энэ бүх шүтэн нь дими хоосон гэдгийг харуулж байгаа. Египт сонь сони юм хийж шүтдэг болсод байгаа. Ийм шүтэн байна. Ийм шүтэн байна. Ийм шүтэн байна. Ийм шүтэн байна. Тэр Израилийн ард түмэн ч гэсэн энд 400 гаруй жил амьдарсан учраас одоо бүр төрөлчихсөн байна. Ягаад гэвэл хүн эргэн тойрныхоо нөлөөнд үнэхээр амархан автдаг. Тэгээ харж байгаа зүйлдээ хөтлөгдөх магадлал их. Ягаад гэвэл номлогч өгсдөр нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухлаа гэсэн үг гардаг. Хичнээн бурхны үг сэтгэлд нь байгаа ч гэсэн тэрийг давтан уншиж санахгүйгээр байнга ийм шүтэнүүдийг хараад ах юм бол өөрийн мэдлгүй Египтчүүдийг дагаад энэ хиймэл шүтэн дасцсан байсан Израилийн ард түмнийг бурхан аврахын тулд Египтийн шүтэнүүд нь хий дими гэдгийг Израилийн ард түмний нүдэнд нь харуулахын тулд энэ бүх гамшиг үлдсэн. 9 дахь гамшиг нь түнээр харахгүй баг. Египтийн газар дээгүүр харанхуй нүмерхийн тулд гараа тэнгэрүүд сунгаж айлдав. Мосе гараа тэнгэрүүд сунгахад Египтийн бүх нутагт 3 өдрийн туршид түнэр харахгүй болов. Түнэр харахгүй болсон баг. За энэ түнэр харахгүй болж байгаа ч гэсэн ямар учиртай вэ гэхээр Египтийн хиймэл шүтэн дотор Ра. Египт хүмүүс нарыг бурхан гэж шүтдэг. Нарны бурхан. Ургамал урах чинь нар хэрэгтэй шүү дээ, тийм үстэй. Нар хэрэгтэй, бороо хэрэгтэй, талбай хэрэгтэй, нийл мөрөн хэрэгтэй. Тэднийг бүгдийг бурхан болгож шүтчихсэн байсан. Мөн атум нарыг жаргаадаг бурхан. Тийм учраас 3 өдрийн түнэр харанхуй наад шал дими нарны бурхан. Нарыг бүтээсэн бурхан нь жинхэнэ бурхан шүү гэдгийг харуулж байгаа. Тийм үстэй. Манай нэг таньдаг ах нэг хүн сайн мэдээ тарааж байгаа маргасан байна. Тэгсэн нэг хиймэл шүтэн шүтдэг хүн нэг шүтдэг уулаараа гайхуулсан гинэ. Миний шүтээ энэ том уул гэдэл. Чиний бурхан чи ямар гэсэн. Миний бурхан уу? Миний бурхан наадуулагч бүгдийг нь бүтээч гэсэн бурхан. Тэгж хэлсэн гээд. Яг л үнтэй адилхан тийм үйл явдал болж байгаа. Тэр хүмүүс тэгдэг үстэй. Манай бурхан 4000 м өндөр, дээр нь юм байгаа, мөнх цастаа байнга мөрөгдөг гэдэл. Тэгвэл энэ бүтээгч бурхан ямар бурхан гэдг нь бидний мэдэх ёстой чухал зүйл байгаа. Тэгэхээр 10 дахь гамшиг нь шүн дөлөөр Синтидэ залрагч фараоны ууган хүүгээс эхлээд гяндан торигдөгчийн ууган хүү хүртэл мөн малын бүх ууган төл Египт газар дах ууган бүгдийг эзэн цохлоо. Дээгүр өнгөрөх баяр. Мэдэн тийм үстэй. Тэгэхээр энэ ч гэсэн ямар учиртай вэ гэхээр Осирис амин өгч бурхан гэж шүтэн байсан баг. Тэгээд фараоныг ч мөн бурхан гэж шүтдэг байсан баг. Тэгвэл фараоны хүү хүртэл хүчиж байгаа тийм үстэй. Тэгвэл юу гэж бодох вэ? Фараон ч худлаа юм байна. Фараоны шүтээд байгаа Осирис ч худлаа юм байна. Үнэхээр л үнэн бол фараон хүүгээ хамгаалаад Осирис нь фараоны хүүгч болтгоо хамгаалаад аваад үлдэх ёстой үстэй. Тийм байхгүй гэдгийг бурхан энэ 10 гамшигаар дамжуулан гэрчилсэн үйл явдал гарч байгаа. Тэгэхээр түүний дараа бурхан Израилийг Египтээс гаргасан үйл явдал гарч байгаа. Бид нар Библийн семинараар хардаг олон баталгаануудыг зургийн түр харуулвал энэ байна тийм ээ. Улаан тэнгисийг хуваасан үйл явдал гарч байгаа. За энийг ярих дээр чинь нэг юмдаа гайхамшиг тийм үстэй. Гайхамшиг. Мөн энтэй холбоотой хүүхэлдэйн кино байдаг болох тэр хүмүүс наа чи зүгээр үлгэр юм биш үү? Тийм гэж юу байх вэ гэдэг ч юм уу? Энэ агуулга жоохон тэгж боддог. Тэгээ та бүхэн бодоод үзээрэй. Нэг багшаас асуусан байгаа. Багшаа Библийн чинь хэрэгтэй юм их байна. Авах юм их байна. Хаях юм их байна. Тэгж яриангаа. Наад гайхамшигт нь би юусэн итгэж чадахгүй маа. Улаан тэнгисийг хуваасан ч гэнэ үү? Онгон майраагаас Есүс төрсөн ч гэнэ үү? Есүс усан дээгүүр алхсан ч гэнэ үү? Тиймд итгэж чадахгүй. Тийм хүмүүс байдаг тийм үстэй. Тийм хүмүүст бид нар юу гэж хэлвэл болох вэ? Та бүхэн Библийн семинарын цоврал
жижиг ном байдаг тийм үстэй Хумбастрыг бичсэн. Тэр номыг уншаад үзэх юм бол ингэж гарч байгаа. Хэрвээ энэ Библиэд Бурханд гайхамшигт итгэхгүйгээр итгэх яг бол Библиэс үлдэх зүйл нь хоёр хавцсан л үлдэнэ гэж хэлсэн байлээ. Хоёр хавцсан л үлдэнэ. Бусдын дээр чигээр гайхамшиг. Яагаад вэ гэхээр яг үндэ ихэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэдэг ч гэсэн гайхамшиг мөн үү биш үү? Гайхамшиг тийм биз дээ. Та бүхэн бодоод үз. Юу ч байхгүй оргуу хоосноос Бурхан орчлын ертөнцийг бүтээсэн гэдэг ч гэсэн гайхамшиг. А би юм гайхамшигт итгэхгүй. Хий хоосон хийсвэр би нэг жоохон нотлцохоор бодиттой зүйлд итгэдгээ гэж ярьдаг хүн байдаг. Тэгвэл юу гэж хэлэх вэ гэхээр за тэгвэл чи бодоод үзье. Юу ч байхгүй оргуу хоосноос хэн нэгэн энэ бүх зүйлийг бүтээсэн гэдэг нэг гайхамшиг байна. Нөгөө нэг гайхамшиг нь юу ч байхгүй оргуу хоосноос аяанда энэ бүх зүйл бүтсэн гэдэг гайхамшиг байна. Алинд нь итгэх нь арай амар вэ? Хоёулаа гайхамшиг тийм биз дээ. Юу ч байхгүй оргуу хоосноос юу ч байхгүй аяанда энэ сансар огторгуу байгаллын түн бүц бий болцсон гэдэгт итгэнэ гэдэг энэ гайхамшиг мөн үү шүү. Энэ итгэхэд бүр бэрх гайхамшиг тийм биз дээ. Гэхдээ энэс арай нэг дээр итгэж болох гайхамшиг нь юу вэ гэхээр юу ч байхгүй оргуу хоосноос хэн нэгэн энэ бүхнийг бүтээсэн гэвэл хэн нэгэн байх ёстой. Тэгжээж энэ бүхэн бий болно. Арай итгэхэд амархан гайхамшиг тийм биз дээ. Тэгвэл юу ч байхгүйгээс энэ дэлхийг бүтээсэн Бурхан улаан тэнгисийг хувааж чадахгүй гэж үү? Нэг эмэгтэй хэвлийгээс хүн төрүүлж чадахгүй гэж үү? Үхсэн хүнийг амь оруулж чадахгүй гэж үү? Усан дээгүүр алхаж чадахгүй гэж үү? Бүгдийг хийж чадна. Гайхамшигын Бурхан. Тийм байгаа үстэй. Египтэд буулгасан ч тэр Египтээс гарсан үйл явдал ч гэсэн тэр чигээрээ гайхамшигын үйл явдал. Яагаад Египтээс гарсныг бас ярьдгүй ихрээ. Баталгаа нотлохоо нэг үл яах вэ? Мэдээж энэ Мэрнэптахын зандаршуулсан шарил байгаа тийм биз дээ. Энэ ч гэсэн хангалттай баталгаа нотлохоо Кайрыг мөзөд байгаа Египтийн энэ зандаршуулсан шарилнууд тэгээд мөн Улаан тэнгист хийсэн судалгаа энэ хадаан хавцал дундуур Израилийн ард түмэн хөөгдөж орж ирээд тэгээд энэ талбай дээр энэ Нүэба гэдэг хэсэг 9 км-ийн өргөн 6 км-ийн урт маш том талбай дээр Израилийн ард түмэн энэ Улаан тэнгисийн газрын гадарган ч гэсэн Израилийн ард түмэн гитэлсэн ус угаагцсан хэсэг нь арай одоо гүйхэн гэх үү тийм байгааг ч гэсэн олж нээгээд мөн энэ Улаан тэнгист хийсэн судалгаа бид нар мэдж байгаа тийм биз? Иймэрхүү материалууд мөн Синай уулан дээр Бурхан галын дунд бууж ирсэн учраас энэ ч гэсэн одоо харлаад үлдчихсэн Синай уул байгаа. Гайхамшиг байгаа үстэй. Галын дундаас Бурхан үгүй айлтсан. Мөн Улаан тэнгисийн ирэг дээр байгаа энэ хадан дээрх эртний бичээс нь Улаан тэнгисээс Египтээс гарсан үйл явдлыг гэрчлэх ийм баримт нотлохонууд төгөөс хангалттай байгаа. За ингээ гараад ирсэн учраас одоо Израилийн ард түмэн яах вэ? Бурханд итгэхгүй юу? Энэ бүх гайхамшиг харсан юм чинь. Одоо Израильчууд өөрсдөө Бурханд итгэнэ шүү дээ. Энэ бидний Бурхан бол Египтийн бурхтаас бол хүчтэй. Египтийн бүх бурхт дээр шийтгэл буулгаад Египтийг бүр үнсэн тавраг болгоод бүр юу чгүй бут нэрхцэн. Бидний Бурхан бол жинхэнэ Бурхан гэсэн бат итгэлтэйгээр гарч ирсэн. Тэр үедээ Бурхан Израилийн ард түмэн хоорондоо юу хийдэг вүлээ? Гэрээ байгуулдаг тийм үстэй. Гэрээ нь дуулууртай байвал та бүхний амьдрал дээр ийм ерөөл ирэх болно. Дуулуургүй байвал ийм аимшигтай ирээдүй байгаа гэдэг зөвгнөл бичигдчихсэн байна. Тэгвэл сахилахгүй дүрсгүй хүүхд яах вэ? Дуулуургүй байгаад үзье л дээ яадаг юм. Дуулуургүй байгаад үзвэл яах вэ? Гэрээнээ дагуу шийтгэл амсах уу? Амсан тийм биз дээ. Тэгвэл яах вэ? Энэ чи яг айлт зүгийнхаа дагуу тэр чигээр нь биелүүлдэг аимшигтай Бурхан юм байна гэдгийг мэдчих авна. За тэгээд одоо тэгвэл энэ Израилийн бид нэр семинараач гэсэн одоо бүр цээжилтлээ харсан байх тийм биз дээ. Израилийн маш урт түүх байгаа. Авраамаас эхлээд Египтэд 430 жил боочлогдсон. Египтээс гараад цөлийн 40 жил түүний дараа шүүгчтэй амьдарч байсан цаг үе. Яг үндэ энэ шүүгчдийн үеэс эхлээл
Израилийн ард түмний одоо зовлон шийтгэлийн үе эхэлж байгаа. Дуулуургүй байхад хаад явъя. Тэгээд Соломон хааныг өгсний дараа хойд Израиль, өмнөд Юда гэж улс нь хоёр багтсан. Мөн Ассир, Вавилон, Перс, Грек, Ромын эзэнт гүрнүүдийн колоничлолд өнгөрүүлсэн цаг хугацаа, мөн энэ үед бичигдсэн иш үзүүлэлгийн номнууд, мөн энэ үед тохиолдсон Бурхны зөгнөл хэрхэн биелэгдсэн талаар бид бүгдээрээ сайн мэдж байгаа. За Дид хууль 28 дугаар бүлгийг олоод уншъя да. Одоо гэрээний талаар бид нар Библиэс олоод уншуулах юм бол их чухал. Дид хууль 28 дугаар бүлэг, Леви 26 дугаар бүлгийг сайн мэдээд харааж байгаа. За Дид хууль 28-ийн 1-ээс 14 дугаар ишлэлээр ерөөлийн амлалт бичигдээд Дид хууль 28-ийн 15-аас 68 дээр хараалын амлалт гэж бичигдсэн байна. Өөрөөр энэ нэг өсөндөө зөгнөл байна гэсэн үг. Нэгэнт гэрээ байгуулсан бол цаашдаа та бүхний яаж амьдрахаас ч хамаарат ямар бурхантай уулзхаа өөрсдөө сонгоно гэсэн үг. Тийм байгаа үстэй. Хов тавилан гээд бичигдсэн байдгийн биш. Өөрсдөөс нь шалтгаалж байгаа. Өөрсдөө ямар бурхантай уулзхаа сонгож байгаа ийм үйл явдал. 28-ийн 1-ээс эхлээд уншия. Хэрв чи өөрийн бурхан эзэнд дуулууртай байж миний өнөөдөр чамд тушааж буй түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдөөс эзэн бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрв чи өөрийн бурхан эзэнд дуулууртай байвал энэ бүх ёроол чам дээр бууж чамд хүрнэ. Чи хотод ч өрөөгдөн, хөдөөд ч өрөөгдөн. Биес чин төрөх үр хүүхэд, газрын чин ургац, мал амтны чин төл, үхэр хоньны чин төл өрөөгдөн. Чиний сагс талах эсдэгдэг сав өрөөгдөн. Чи орхотоо ч өрөөгдөн, гарахтаа ч өрөөгдөн. Чиний эсрэг босох дайснуудыг эзэн чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам руу нэг замаар довтолж, чамаас 7 замаар зүгтэнэ. Эзэн чиний тариа будааны агуулах, гарын чин ажил үйлбэрд ёроол айлтна. Эзэн бурхнаас чин чамд өгч буй тэр газар дээр чамайг ёрооно. Хэрв чи эзэн бурхныхаа тушаалыг сахиж түүний замаар явбал эзэн чамд тангаргалсан ёсороо чамайг өөрийн ариун ард түмэн болгон байгуулна. Тэгвэл чамайг эзний нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад чамаас айх болно. Эзний чамд өгөхөөр чиний эцэг өвгөдөд тангаргалсан газар дээр чиний эд хөрөнгийг биес чин дөрөх үр хүүхэд, малын чин төл, газрын чин ургацыг эзэн ариун болгоно. Газар дээр чин цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чин аливаа ажил үйлсийг өрөөхийн тулд эзэн чамд тэнгэрийн сайхан сан хөмөргөөнэ, олон үндэст нь чамаас зээлнэ, харин чи зээлэхгүй. Хэрвээ миний өнөөдөр чамд тушааж буй эзэн бурхныхаа тушаалыг чи анхааран сонсож цахин биелүүлвэл эзэн чамайг сүүл болгохгүй толгой болно. Чи доор орохгүй ямагт дээр байна. Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгээс баруун тийш, зүүн тийш өөр бурхад үйлчлэхээр даган хазааж болохгүй. За энэ ерөөлийн амлалт нь гарч байгаа. Тэгэхээр Израилийн ард түмэн энэ ерөөлийн амлалт, хараалын амлалт тэр чигээрээ Израилийн дөхөнд донд биелсэн гэдгийг бид нэр материалаар нь бүгдийг нь шалгаад мэдж байгаа. Тэгвэл дэлгэц рүү харуул Израилийн ард түмний талаарх Бурхны төлөвлөгөө. Библиэлд бичигдсэн энэ зөгнөл Израилийн дөхөнд хэрхэн биелэгдсэн. Бүгдээ сайн мэдж байгаа тийм биз? Израилийн ард түмэн Бурхны үгэнд дуулууртай байх үед тэд нэр хүчрхэг болж эргэн тойрных нь улс үндэстнүүд нь Израилийн ард түмэнд үйлчилж байсан баг. Гэтэл Израилийн ард түмэн эзний мэлмид ёрын мөг үлдэж гим нүгэл хийх үед тэд нар дориотон эргэн тойронд нь байсан үндэстнүүд хүчрхэг болон тэднийг ноёлж колончилж байгаа. Ийм түүх хуучин гэрэн дээр давтагтан гарч байгаа. Тэгвэл үгээр дамжуулаад Израилийн ард түмний талаар хандсан Бурхны амлалт нь тэр чигээрээ биелснийг бид өхөн харуулan Израилаар дамжуулан Бурхныг гэрчилж болно. Нүдэнд харагдахгүй Бурхныг ямар нэгэн бэ гэдгийг нь яаж мэдэх вэ? Нүдэнд харагдах Израилийг нь хараа. Израиль яг л
амлалт гэрээний дагуу түүхэн дунд нь тэр чигээр нь биелсэн байна гэдгийг бид өхөн энэ дээрээс харж болно. За дээрээс нь энэ Израилийн ард түмэн дуулуургүй байсан тэр шийтгэлийн түүхийг нь харвал бид нэр семинар дээр гардаг дуулуургүй юу болох вэ? Энэ бүх бичигдсэн тэр үг тэр чигээрээ Израилийн түүхэнд биелсэн гэдгийг түүх харуулж байгаа. Тийм биз? Хувцсэгчин, тайчин үнэт идлээ булаалгаж тэд чамайг нүцгэн шалдан орхих болно. Энэ бүх зүйл тэр чигээрээ Израилийн түүхэнд биелсэн. Бүх толгой нь халдсан болно. Гоёмсог зассан үсийг нь халзарсан хуух болно. Энэ тэр чигээрээ Израилийн түүхэнд биелсэн байна. За тэд чиний хамарч хийгч нь огтлно. Герман живрээ хүн дээр задлан хийж байгаа. Ангаахын туршилт болсон. Энэ мөлияж болсон. Нэм бактери шахаж үтсэн. Энэ аимшигтэй бүх золиос бас энийг түүх гэрчилж байгаа. Тийм биз? Түүх гэрчилж байгаа. Тэгвэл энэ бүх израильчуудын амссан энэ зовлон шийтгэл нь эцдээ ямар сургамжийг өгж байгаа юм болоо. За хараад үзэх юм бол гим нүглийг бурхан шийтгэхгүй юу? Тэр бурхан ямар нэгэн бэ гэдгийг бид нар өөрсдөө сэтгэлдээ сэлээд авчих юм бол энэ бурхан бол шудраг ёсны бурхан, бас хайрын бурхан. Тэгвэл энэ бурханы шудраг ёс ба хайр хэрхэн түүхэн дунд илчлэгдсэн бэ? За эдийн цэцэрлэгт Адам Ева хоёр гим нүгэл хийсэн бурханы шийтгэл ирсэн үү? Ирсэн тийм биз дээ. Духныхоо хөлсийг туслуулан байж хоолоо олж идэнэ. Жирэмсний бэрхшээл зүдгүрийг чинь би улам ихсгэн, өвдөд зовж үр хөвгтөд төрүүлнэ. Новогийн үерийн хүмүүс дуулуургүй байж тэр чигээрээ бүгд живж өгсөн. Бабел замхагч гэсэн адилхан, Израильч гэсэн адилхан. Бурхан гим нүглийг шийтгдэг юм байна гэдгийг энэ Израилийн зовлон гэрчилж байгаа. Тэгвэл үүнийг сонсоод эцэстээ ямар сургамж авах вэ? Өнгөрсөн дүгэнд хүмүүс гим нүглийг тэр чигээр бурханы шийтгэл амсчээ. Тийм байна. Тэгвэл би яах вэ? Би чинь шийтгүүлэхээргүй тийм зөвхт ариухан хүн билүү? Үгүй шүү дээ. Би ч гэсэн ялгаа байхгүй нүгэлтэн. Яг адилхан шийтгүүлэх хэрэг. Нэг удаа өхөн хүмүүс тогтоогцсон. Түүний дараа шүүхтгэр товлогдсон. Би ч гэсэн шүүхтэн. Тийм учраас номлогч үгс 12 дээр энэ бүхнийг дүгнээд сонирдуулахад бурханаас имэж түүний тушаалыг дагагтун. Энэ нь сүмд явдаг хүмүүс л хамаатай гэлөө бүхэнд хамаатай гэлөө? Бүхэнд хамаатай тийм биз дээ. Бүхэнд хамаатай. Тэгвэл яах вэ? Энэ шийтгэлээс мултрах арга байгаа юм болов? Аврагдах арга байгаа юм болов? Гэд бурхан тэгвэл юу гим нүгэлж харддаг вэ гэдэг хүртэл холбогдож гин холбогдохгүй байна уу? Тэр чигээр холбогдож байгаа үстэй Эден, Ново, Бабел, Израилийн зовлон гим нүгэл шүүлтгээд тэр чигээрээ холбогдоод явж байгаа. Энэ бүхэн байж ээж Есүс Христийн загалмай дээр цовдлогдсон тэр сайн мэдээ үн цэнтэйгээр ирнэ. Энэ л зөвхөн аврагт гарах юм байна. Есүс миний өмнөөс шийтгэл амсснараа би галтаа тамийн шийтгэлээс мултрах юм байна. Миний өмнөр ор шийтгүүлж байгаа юм байна. Энэ сайн мэдээ үн цэнтэйгээр ирнэ. Гэтэ энэ бүх шийтгэлийн түүх байхгүй бол Есүсийн загалмай дээр цовдлогдсон Есүс модон дээр өлгөгдөн хараал болсон. Бид бүгдийн өмнөөс шийтгэл амссан гэдэг тэр сайн мэдээ тэгтлээ үнцэнтэй утга учиртайгаар хүмүүсийн сэтгэлд ирэхгүй. Тэгээ энэ бүх шийтгэлийн түүх сонсох үед бурхнаас имээ. Бурхан бол гим нүглийг зүгээргээд толгойг нийлээд өнгөрөөдөг нэг юм биш юм байна. Бурхан хилгэндэг бурхан, шийтгэл буулгадаг бурхан. Миний дээрч бурханы шийтгэл гарцааг байгаа. Тэгвэл түүнээс мултарч аврагж болох ганц арга нь Есүс Христийн дор хорогдох. Зөв буруу юу? Зөв тийм биз дээ. За тэгээд бүгдээ дид хууль дээр байгаа. Дид хууль дээр байгаа тийм биз дээ 28 дугаар бүлэг дээр дид хууль 28-ийн 1-ээс 14 дээр сая бид нэр ерөөлийн амлалтыг нь уншлаа. Тэгвэл энэ ерөөлийн дагуу Израиль ерөөгцөн үү ерөөгдөөгүй юу? Ерөөгцөн тийм биз дээ. Одоо ч гэсэн Израиль одоо ч гэсэн байгаа. Дэлхийн түүхэнд байжгаад устдад алга болцсон улсууд ч зөндөө байгаа. Гэхдээ хүн төрөлхтний түүх дуусаагүй цагт хизээж устдаж алга болохгүй улс бол Израиль байгаа. Яагаад вэ?
Бурхныг гэрчлэх ёстой учраас. Тэгвэл Израилийн энэ ерөөлийн амлалтыг нь уншаад үзэх юм бол бид нар Израилийн түүхийг мэдж байгаачлан Израилийн түүхэнд гайхалтай зүйл үйлчлэх нь юу гэхээр Израильчууд хүч тэнцвэргүй тулаанд ордог. Тийм үстэй. Хүч тэнцвэргүй тулаанд ордог. Өөрөөр хэлбэл Израильчууд өөрсдөө үнэхээр хүч муутай. Цэрэг цөөхөн, дорой, ялах магадлал үнэхээр бага. Гэтэл эсрэг тал нь дэндүү их хүчтэй. Израилийг одоо бүрэн эзлэх хүчтэй ийм тулаанууд Израилийн түүхэнд их болдог. Гэхдээ Израилийн ард түмэн өөрсдөө мундаг байхаараа нэг ялаад өөрсдийн сайндаа, эртээ сайндаа мөнгө олоод Израильчууд мундаг учраас сайн байгаад идэх юм биш. Израильчууд Бурхны өмнө дуулууртай байх юм бол амлалтын дагуу Бурхан тэдний амьдрал тийхүү үйлдэж байгаа гэдгийг бид нар маш олон баталгаануудыг гаргаж ирээд энэ харуулж өгч чадна. Жишээлбэл энэ семинар хийж байгаад үүнийг харуулахаар хүмүүс бүр нойрмөглөө сууж ирсэн хүмүүс бүр гайхаад энэ нүгээр дамжуулаад итгэдэг хүмүүс их байдаг. 6 өдрийн дай. Энэ Монгол материал дээрээс харуул энэ Израиль Арабын орнуудын хоорондын 6 өдрийн дай 1967 он сүүл хэсгээр нь харуул энэ дайнд Арабын 12 улс нэгдсэн боловч Израилийг ялж чадаагүй юм гэсэн зүйл бичигдсэн байна. Та хүн бодоод үзтээ. Дэндүү хүч тэнцвэргүй тулаан байгаа үстэй. 48 он тусгаар тогтносон гэдэг чинь 58, 68 гэхээр 19 жил болсон. Тэнгууд эргэн тойрны ийм олон улсууд. Гэтэл Израиль тусгаар тогтносон нь Израильчууд өөрсдөө бүгдээрээ тусгаар тогтноцгоёгээ тогтносон юм биш. Бурхан амлалтаа биелүүлэхийн тулд тэд нарыг цуглуулсан учраас Бурхан Израилийг хамгаалж байсан. Тэгвэл энэ олон улсууд нийлээд Израилийн эсрэг дайрсан ч Израилийн ард нүдэнд харагдахгүй Бурхан байгаа юу байхгүй юу? Нүдэнд харагдахгүй Бурханы мотор ажиллаж байна гэдгийг Израилийн түүх яруу тодор гэрчиж харуулж байгаа. Үгүйсгийн арга байхгүй. Тэгвэл үнийг сонсонгоо нэрээ нүдэнд харагдахгүй ч гэсэн Бурхан ажилддаг юм байна, байдг юм байна гэдгийг мэдж болно. Мөн энэ Исая 60:14 дээр чамайг зовоогчдын хүүгүүд чамд мэхийн ирж гэж байгаа үз. Чамайг жигшигч бүхэн хөлийн чинь ууланд хүртэл доор мэхийнэ. Энэ Германы канцлер Ангела Меркель гэдэг хүн энэ германчуудын өмнөөс гимшээд яг л энэ Исая 60:14 дээр бичигдсэн үгийн дагуу болсон үйл явдал гарч байгаа. Чамд мэхийн хөлийн чинь ууланд хүртэл доор мөхий. Энтэй холбоотой бичлэгч гэсэн байгаа. Мөн семинар дээр хүмүүсийн анхаарлыг татдаг бас нэг зүйл юу вэ гэхээр Исая 65 дээр хамт уншия. Чи хаар сүрдэн гэрэлтэх бөгөөд далайн баялаг чинийг болж үндэстнүүдийн өрөнгө чамд ирэх учраа зүрхшин чичрэн баяснаа. Далайн баялаг та нар их болно гэсэн. Израильд очих юм бол юу байгаа вэ? Сүнсэн тэнгис байгаа. Гэтэл энэ сүнсэн тэнгисийн баялаг идэх хөрөнгө нь ямар их гэж санаа. Энэ нэг шаврыг нь хүртэл савн тийгээ зарахад эмчилгээний болоод гоо сайхны өндөр ач холбогдолтой маш их ашиг болж байгаа. Үгээр зогсохгүй байгалийн хий газар дундын тэнгисээс гарч байгаа. Өөрөөр хэл Исая 65 дээр бичигдсэн энэ зөгнөлч гэсэн Израилийн түүхэн тэр чигээрээ биелэгчээ. Мөн Израилийн гадар нутгийн онцлогийг нь хараа. Өмнө нь өөр хүмүүс ирээл сууршаал газар тариал эрхлэх гээл амьдрах гад байсан болоогүй. Гэтэл еврейчүүд өөрсдөө ирээд газар тариал эрхэлсэн чинь газар нутг нь Израильчуудад хариу үзүүлсэн. Газар нутг нь сэргсэн. Тусгаар тогтнол болсон. Эдийн засгийн дахин сэргэлт. Үүнийг бол Израиль мундагтай юм болчихжээ гэж хэлхийн аргагүй. Тийм үстэй. Тэгээ зарим хүмүүс семинар сонсоод жоохон буруу ойлгочод байдаг зүйл үүдэг. Оо тэг зовсон үндэстэн чинь тэглгүй яадгийн мундаг байгаа. Израильчууд мундаг болох дээрээ тийм баян болгүй байдгийн. Та нар залах байгаа сүмд явахаар баг ажиллаа хий гэдэг ч юм уу. Гэтэ энийг сайн ойлгохгүй. Израильчууд мундагтаа хүчрэх болоод байгаа юм. Огтхон ч биш байгаа. Израильчуудын мундаг үндэстэн ч биш байгаа. Хуучин гэрэн дээр харах юм бол хоёр нүртэй үнэхээр байж болох бүтэхгүй зүйлүүд Израиль дүүрэн байгаа. Есүс зэмлсэн тийм биз дээ. Тэгвэл тэр Израиль өөрийн сайндаа миний
хүчтийнхээ миний гарын хүч энэ бүх хөрөнгөжнийг надад бий болгосон юм гэж чи зүрхэндээ хэлүүзээ. Эцэг өвгөд чинь амласан гэрээгээ биелүүлэхийн тулд эзэн чамд инхүү айлддаг. Тийм үгийг хэлсэн байгаа. Тэгвэл Израилийн тусгаар тогтнолоор дамжуулаад Израиль мундаг юм уу гэх биш. Израилийн ард бурхан ажиллаж байна. Бурхан яг л тэр хөндийд хөвтж байгаа хухаа яснууд хоорондоо холбогдоод яс шүрмс нь холбогдоод мах ургаад хороо цэрэг босч байгаа гайхамшигтай адилхан түүнээс ч илүү гайхамшиг. Бид нэр найдвар тасарлаа. Тэгж байсан Израиль тусгаар тогтнолоо зарлаад хүчрэг болсон гэдгийг Библийн жоохон хэсгийг нь хараад бодоод үзэх юм бол санаанд багтмаггүй зүйл байна. Санаанд багтмаггүй. Яагаад вэ гэхээр энэ дунд бас түүхийн ангийн дэлхийн түүх судалдаг залуучууд байгаа бах. Дэлхийн түүхэнд байжгаад устдад алга болсон улсууд хичнээн байдаг болоо. Зөндөө байгаа тийм үстэй. Дэлхийн түүхэнд байжгаад устдад алга болсон улсууд зөндөө байгаа. Тийм улсуудыг дурданга тэгвэл Израиль хараа. 2000 жил байгаагүй үндэстэн. Дэлхийд тарцсан байсан үндэстэн. Ийм үндэстэн дахиад сэргсэн түүх Израилаас өөр дэлхийн түүхэнд байгаа л байхгүй бол нэгч байхгүй байх боломжгүй байна. Тэгвэл Бурхан ийхүү Израилаар дамжуулан өөрийгөө гэрчилж байгаа. Дээрээс нь семинар дээр энэ Израилийн талаар нэг түүхийн яриад явчих юм бол хүмүүс нь жоохон нойрон хүрдэг. Гэхдээ хизээс сэрэгдэг вэ гэхээр энэ дээр сэрэгдэг. Энэ хүн дахиад ерөнхийлөгч болсон тийм биз дээ. Трамп дээр гайхдаг баг. Яагаад гэхээр бидний амьдарч байгаа цаг үед болоод байгаа юм чинь. Одоо дахиад Трамп энэ өмнөх ерөнхийлөгч болох үеэрээ болохын өмнөх бичлэг нэгээ одоо ч гэсэн болчихсон. Тэгвэл тэр хүчрхэг гэж боддог Америк ерөнхийлөгч хүртэл Израильчуудад тал засан долгионож тийм хүсээ хандж байгаа нь Израильчууд ямар хүчрхэг болсон вэ гэдгийг хангалттай гэрчилж байгаа үйл явдал. Дээрээс нь Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ хүний энэ Амос 9:14 дугаар ишлэлийг хэлсэн энэ үг. Зоригтойгоор хэлж байгаа. Израильчууд дахиад хизээч үнцээрээ суглагдахгүй. Ягаад вэ? Бурхан Израилийг өвгдээцийн нутаг тэр газар нь дахин сэргээж өгсөн, хамгаалж хүчрхэг болгон дахин сэргээс нь Бурханы хийсэн ажил учраас гэдгийг хэлж байгаа. Тэгвэл Израилийн дахин сэргэлт нь үнэхээр Бурхан амьд оршин байгаа гэдгийг бүр үүсхийн аргагүй гэрчилж байгаа хамгийн том гэрч гэж хэлж болно. Ягаад гэхээр энэ хүмүүсийн сэтгэл их хатуу хэр хоргийн юмд итгэхэрэг болсон болох дээр өөр олон нотлохнууд яриад байсан ч Новагийн чин завийг арай Иесуст итгэдэг хүмүүс сайхан эвлүүлж ягаад аваачаад араар дуулын мөс рүү чигцсэн биш үстэй. Тийм санаанд багтамгүй юм хүртэл бодож ярьдаг хүмүүстэй ч гэсэн таарж исэн. За яах вэ? Чинийхэр болог. Гэтэ чи Израилийн түүхийг яах вэ? Израильчууд за бид нарыг 2000 жилийн турш дэлхийд даяар хэрэн хисээд, зов зүдрээд сүрээрээ гэсэн байна. За бүгдээрээ явцгаая гэж яваад. За одоо 2000 жил нь болчихжээ. Хожмын өдөр бид нарыг их нутагт нь цуглуулна гэсэн байна. Цугалцгаая. Тэдний төлөвлөгөөгөр болох болоо энэ хүний хязгаарыг давсан зүйл гэдгийг Израилийн түүх гэрчилж байгаа. Энэ бурхан ихээс өөр арга байхгүй. Тэгвэл бидний энэ бурхан, бидний итгэж байгаа бурхан гайхамшигын бурхан гэдэг нь баталгаатай байна. Одоо ч гэсэн Израиль дахин сэргэж байгаа ч гэсэн бурханы хийж байгаа нэгэн гайхамшиг. Тэгвэл бүгд Исая 41-ээс харъя да. Исая 41-ээс Библиэс олоод уншъя. Исая 41 Исая 41-ийн 21-ээс 24-ийг нь хамтдаа уншицгаая. Хэрэгээ танилцуулгаж эзэн айлдаж, нотлогоогоо авчрах тунгаж Яаковын хаан айлдаж байна. Шүтээнүүдийг нааш аваад ир. Юу болохыг бидэнд хэлж өгөг. Юу хэлсэн биелснийг бидэнд таниулаг. Тэгвэл түүнийг нь тунгаан үзэж үр дүнг нь мэдье. Юу айсууг бидэнд сонирдуулаг. Дараагаар болох юмсыг мэдүүлэх тун. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно.
сайн эсвэл мууг үйлдчих. Тэгвэл бид имэн гайхаж хамтдаа ай. Харагтун та нар юу ч биш. Үйл хэрэгч нь хоосон та нарыг сонгогч нь утамшигтай. За. Семинарын 3 дахь өдрийн үргэлж хайж олж уншдаг чухал ишлэл. Тэгвэл семинарын 3 дахь өдөрт сэдв өгөө. Тэгвэл ямар сэдв өгөх вэ? Семинарын 3 дахь өдрийн үндсэн сэдв нь юуг хүмүүст ойлгуулахын тулд Израилийн зовлонгч яриад, Израилийн дахин сэргэлтийгч яриад, Египтээс гарсныг ч яриад байгаа юм болоо. Юу хэлэхийн тулд? Юу ойлгуулахын тулд? Тэр нь юу вэ гэхээр аль нь жинхэнэ бурхан бэ? Үүнийг л ойлгуулахын тулд Израилийн зовлонгч ярьж байгаа, Израилийн дахин сэргэлтийгч ярьж байгаа. Яагаад вэ гэхээр бурхан байхгүй гэж бодож байгаа хүн хүртэл, бурханд итгэдэггүй гэж бодож байгаа хүн хүртэл, бурхан байгаа гэж бодож байгаа хүн хүртэл ямар нэгэн өөрийнх нь төсөөллийн тийм бурхан байх. Өөрийнх нь л бодлын бурхан. Жинхэнэ бурхан биш. Тэгвэл жинхэнэ бурхан гэх баталгаа нотлохоо нь юу вэ? Нотлохоо хэрэгтэй тийм биз? Шүүхрэл болох юм бол чанга дуутааны ялтах юм биш. Баттаа баримт. Баттаа нотлохоо байгаа хүн ялтах шиг бурхан хэлсэн байгаа. Авид. Аль нь жинхэнэ бурхан бэ гэдгийг нэг эргцүүлээд бодоод үзсэн. Үнэхээр жинхэнэ бурхан юм бол өнгөрсөнд юу болсныг ч мэдээд хэлж өгч чадах ёстой. Үнэхээр жинхэнэ бурхан бол ирээдүйд юу болох вэ гэдгийг ч гэсэн зөвгнүүд тэр зөвгнөл нь биелж явах ёстой. Тэгээ зогсохгүй сайн ба мууг нэг үлдээд харуулчихаа. Тэгвэл тэр жинхэнэ бурхан. Бид нар ч гэсэн сайн мэдээд дараах та. Үүнийг үргэлж хэлж явах хэрэгтэй. 3 дахь өдрийн үгээлэх юм бол энэ санагдаж явах хэрэгтэй. Исая 41-ийн 21-с 24. Сайн муу үлдэж чаддаг бурхан. Тийм жинхэнэ бурханд л итгэх хэрэгтэй. Өнгөрсөн ирээдүйг мэддэг бурхан. Тэгвэл энэ бурхан бол Библийн бурхан, жинхэнэ бурхан. Яаж сайныг үлдсэн бэ? Израилийг дахин сэргээж харуулсан. Яаж шийтгэл болгож харуулсан бэ? Израилийн 2000 жилийн зовлон ямар аимшигтай вэ гэдгийг, мөнхийн там байгаа гэдгийг харуулж байгаа үйл явдлууд нь Новагийн зав байна гэдэг ч гэсэн гмийн шийтгэл байгаа гэсэн үг, там байгаа гэсэн үг. Израилийн 2000 жилийн зовлон ч гэсэн үхлийн дараа шийтгэл ба там байгаа гэдгийг ч гэсэн харуулж байгаа. Тэд нар тийм шийтгэл авсан юм бол, Бурхны сонгосон Израильчууд тийм шийтгэл авсан юм бол би яах вэ? Тэрнээс аимшигтай зүйл. Тийм учраас Израилаар дамжуулаад Бурхныг инхүү жинхэнэ бурхан гэдгийг гэрчилж байгаа ийм үйл явдал байгаа. Тэгээ бурхан гэх баттаа нотлох нь юу вэ? Өнгөрсөн ирээдүйг тайлбарлан ерөөл хараалыг болгоно. Хүний хийж үлч чадах зүйлийг хийх бурхан гэвэл цор ганц байх. Хүний хийж үлч чадах зүйл нь бол яалтчгүй Израилийн түүхэн дэх бурхны айлтсан үгийн биелэл гэж хэлж болно. Тэгвэл энэ бүх нотлохоог нь харлаа. Яг бичгсний дагуу зөвгнөл нь биелдгийг шалгалаа тийм биз? Шалгасан. Тэгээ шалгаад утсан чинь үнэн бай. Тэгвэл одоо яах вэ? Тэгвэл одоо итгэж ихтэл болчихно. Амархан байгаа үстэй. Тэгэхээр энэ Израилийн зовлон, дахин сэргэлт, гитлэлийн үйл явдал энэ бүгдийг яах гэж ярьж байгаа вэ гэдгээ бид нар өөрсдөө үнэнхээр баттаа ухаардсан байх нь чухал. Мэдээж залуучуудынхаа зохиомжийг харах юм бол үнэнхээр гайхалтай оршил, гайхалтай санаанууд, гайхалтай холбоосуудыг хийгээд ярьж байгааг харах юм бол би ч гэсэн та бүхэдээс үнэнхээр их суралцж байгаа. Үнэнхээр их хүндэлмээр санагдаж байгаа. Гэхдээ яг яах гэж ярьж байгаа вэ? Яг юу хэлхийн тулд зүгээр мэдлэгээ гайхуулах гэж ярьдаг хүн байна уу? Аль эсвэл ийм сонирхолтой шүү гэж ярих гэж байгаа юм уу? Тэрнээс илүү чухал зүйл нь ямар бурхан бэ? Хүмүүс бурханыг мэдэхгүй шүү дээ. Аль нь жинхэнэ бурхан бэ? Энийг бид нэр дотроо сайн цэгцэлчихсэн Библиэл дээрх ишлэлүүдийг нь хэрэгтэй цаг үед нь шууд өөрөө олоод Библиэл дээр ингэж бичигдсэн байна. Бичигдсэн үгийн дагуу ингэж болжээ гэдгийг нь тайлбарлахын тулд гар утсан дээр нь ч юм уу нөтбүкэн дээр нь гарцаагүй тодорхой хідэн зураг бичлэг байх юм бол хүмүүс үнэхээр хангай. Тэгэхээр энэ цаг нь яах гэж байгаа цаг вэ гэхээр
3 дахь өдрийн семинарыг бид бүхэн хувьчлан найздаа ч юм уу хин нэгэнд семинар хий сайн мэдээ тараа нөхөө. Тэр хэмжээнд зэгцлэхийн тулд бэлдэж байгаа үйл явдал. Тэгэхээр сайн зэгцлээд үзэх юм бол Леви 26-аас бүгдээ олоод уншаа та. Леви 26. Леви 26. Леви 26. Леви 26 дугаар бүлэг дээр ч гэсэн Дид хууль 28 дугаар бүлэгтэй адилхан Израилийн ард түмэнд өгсөн зарлиг шийдвэр хуулиуд нь гарч байгаа. 26-гийн 46-г нь хамтдаа уншийе. Эдгээр нь санаа уулна Мосегийн гараар дамжуулан Израилийн хүүгүүд болон өөрийнхөө хооронд байлахаар эзний өгсөн зарлиг шийдвэр хуулиуд билээ. Тэгээ энэс дээш нь харах юм бол Израильчүүдийн амссан тэр аимшигтай хараа шийтгэлийн зөвгөнлүүд бичигдсэн байгаа. Жишээлбэл 33-ыг нь уншъя да. Би нутгийг чинь эзгүүрүүлэх учир түүн дээр сүрсэн дайснууд чинь үүнд гайхан сандрах болно. Би араас чинь илт суглан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж нутаг чинь эзгүүрж хотууд чинь балгас болно. Энэ Леви номон дээрхийн зөвгөнөл тэр чигээрээ Израилийн 2000 жилийн түүхэнд биелсэн гэдгийг бид нэр семинараар дамжуулаад зөндөө сонссон учраас мэдж байгаа. Тэгээ хамгийн гол нь үнийг өөрөө Библиэсээ хайж болоод харуулах нь илүү чухал баг. Яагаад вэ гэхээр Библиэр дамжуулаад Бурханд итгэх гээд байгаа учраас. Тэгээ PowerPoint дээр оруулчихаар хаана байдаг ч үгүй. Нэг тийм эцээдд яг анхаарлаа хандуулад итгэх ёстой их сурвалж нь юу вэ гэдг нь зарим нэг хүмүүсийн балархаа үлдчихээрээ сонирхолтой юм ярьдаг юм байна те гэсэн янзтай үлдсэн хүмүүс байдаг учраас бид нэр янз янзын материал бэлтгэх нь мэдээж чухал, тэрийг үүсгэж байгаа юм биш. Үнэхээр чухал. Гэхдээ хамгийн үндсэн зүйл нь бидний өмнө тавиад уншиж байгаа Библи байх юм бол сайн өөрийн болгоод уншаад болох юм бол тийм гоё материалгүй байсан ч гэсэн бид нэр Библиэрээ хангалттай Бурхан байгаа, Бурханы үг биелдэгэ гэдгийг яриад тайлбарлаад өгч чадна. Гэхдээ энэ семинарын материалууд ч гэсэн ихэнх нь интернет дээр байгаа учраас баг зүгээр Библиэсээ хайж олж яснаа холбогдлоо зүйлийг нь хайгаад шууд интернетээс харуулчих юм бол бүр илүү гайхах баг. Чи намайг итгүүлэх гэж зохиомлоор бэлдчихсэн зүйл биш. Чи өөрөө Google дээрээс ингээд хайгаатхаа гараад ирнэ. Өөрөөр нь хайлгаад үзэх юм бол гараад ирнэ. Тийм биз дээ. 6 өдрийн даа ингээд англиар бичих юм бол гараад ирнэ. Энэ Израилийн түүхтэй холбоотой зүйлүүдийг бичих юм бол бүгд гараад ирнэ. Тэ? Тэр бүхэн юун дээр зангидагдж хүний гайхшилт төрөх вэ гэхээр бидний өмнө байгаа Библийн номон дээр. Тийм учраас бүгдээрээ энэ Библи яг Израильтай яаж наалж байгаа вэ гэдгийг бүгдээрээ хэд хэдэн газараас шалгаад үзье. Эзекиэл 23 байна. Эзекиэл 23. Эзекиэл ном ч гэсэн Израилийн түүхтэй энэ бичигдсэн үг хэрхэн биелэлээ олсон бэ гэдгийг Эзекиэл 23-ийн 26 хамтдаа уншийе. Тэд хувцсыг чинь тайлж үзэсгэлэнтэй үнэт эдлийг чинь булааж авнаа. Энэ 23-ийн 22-оос 49 дээр тэдний шийтгэл гээд ингээд гарч байгаа. Энийг семинар дээр цаг хүрэлцэхгүй учраас ганц нэг ишлэлийг нь
PowerPoint-оор оруулаад араас нь зургнуудыг нь үзүүлээ явчихдаг. Тэгэхээр үнэхээр гайхалтай. Гэхдээ дараа нь зөвлөгөө өгөөд уулзаад үзэхдээ та нар зүгээр итгүүлэх гээд эвлүүлээ тавьсан юм биш үү? Тэгж ярьжсэн үндэ чинь би таарсан. Тэг ингээ иймэрхүү хүмүүст яг өмнө нь сайн мэдээ тараасан үнэн Библиэс нь олоод харуулад тэр Библийн ишлийг тайлбарлчихад яг энэ зургнуудыг харуулсан бол үнэхээр гайхширт хүргэнэ. Тийм үстэй? Нэр идэгсэн байна. Гэтэл Библиэс нь олуулахгүйгээр ингэчингууд тийм бодож сууж идэг хүн ч гэсэн байдаг юм билэ. Тэгэхээр бүгд Эзекиэл 7-оос ч гэсэн харъя. Тэгвэл цаасан дээр бүгдээрээ Израилийн зовлонтой холбоотой зөгнөлийн ишлэлүүд хэрхэн биеснийг нь бичиж аваад цээжилчих хэрэгтэй. Мөн Израилийн дахин сэргэлттэй холбоотой ишлэлүүдийг ч гэсэн дэвтэр дээр бичиж аваад цээжилчих хэрэгтэй. Би ч гэсэн анх аврагсны дараа хамгийн анх аврагдаа сүм дотор орж ирээд миний хамгийн анхны авсан ном Библийн заавал цээжлэх ишлэлийн ном. Тэрийг аваа бүгдийг цээжилсэн. Аврагсны дараа эхний 1-2 жил авралдаа их эргэлздэг байсан болох тэр гмийн талаарх ишлэл, сайн мэдээний талаарх ишлэлийг бүгдийг нь цээжилдэг байсан. Ягаад гэхээр эргэлзээд яхаар айгүй хэцүү. Яна би ингэж явж байгаа нэр там руу явуучвал яна аврал биш үү яна. Тэгээ тэр асуудлыг шийдэх арга нь тэр ишлэлийг цээжлэхээс өөр арга байхгүй. Сайн мэдээг эсэргүүцэж өгч байгаа там руу орсноос ядаж итгий гэсэн сэтгэлээр бүгдийг нь цээжилж яхад тэгээд өхөл арайш там руу явуулчихгүй байх та. Тэгж хүртэл бодож исэн. Гэхдээ гим сайн мэдээний ишлэлийг таа хүн ч гэсэн одоо бүгдийг цээжилсэн байх тийм үстэй. Цээжилчээд давтан санаад байх үед яг л ертөнцийн нүглийг үүрэхтэй миний нүглийг ч гэсэн үүрцэн гэдэг нь надтай хамааралгүй үний юм байна. Нүглийн хөлс нь үхэлгэсний дагуу Есүс үхэж. Цус урсахгүй уучлал байхгүй гэсэн үгийн дагуу Есүс төлөөсийг нь төлцсөн мөнхийн золилт юм байна. Илүү авралын бат итгэл яг л бурхан надад зориулаад би чиний нүглийг ч уучлалцаан гэд хэлж өгч байгаа юм шигээр тоо санагдж байсан. Яг л үүнтэй адилхан энэ семинарыг бүх ишлээ PPT-гээр бэлтжээд хийх юм бол яг шинэ хүмүүсийн хувьд анх сонсож байгаа бол ингээл анхаарал сонсдог. Гэтэ хэд хэд сонссон итгэж ахын дүүс давтан сонссоор хаад заримд анхаарал нь сарнаад унтах ч юм уу тийм тохиолдол гардаг. Гэтэ Библиэсээ хайж олоод сайн мэдээ тарааж байгаа үнтэй хамтдаа уншаад тэгээд тулгаж хараад явах тэрэ үнэхээр гайхаж байна гэд гисэн. Эзекиэл 7-оос харъя. 7-гийн 18. 7-гийн 18. Эзекиэл 7-гийн 18. Хамтдаа уншия. Тэд өөрсдийнхөө таараар орон айдас чих үз тэнийг нөмрөн бүх нүүрэн дээр ич хүрээж бүх толгой нь халдсан болно. Энэ ч гэсэн 7 дугаар бүлэг дээр эрх шүүлтийн шинж байдал хатуу хүнд гэдгийг Эзекиэл 7 дээр гарч байгаа. Тэгэхээр энэ бүлгийг тэр чигт уншаад үзэх юм бол энэтэй холбоотой агуулгууд гарч байгаа. Исая 3-аас бас харъя та бүгдээ. Исая 3. Уршаа эргүүлээд Исая 3-ийн Исая 3-ийн 24-ийг нь уншия. Анхлуун сүрчхэн өмхий ус, бүсэн олс, гоёмсог зассан ус нь халзарсан хуух, сайхан увцсан таараа өмсгөл болж үзэсгэлэн гоог ичхүрийн тамга орлоно. Тэгээ энэ үгч гисэн Израилийн зовлонгийн тэр цаг үед тэр чигээрээ Израилийн түүхэнд биелэлээ олсон байгаа. Тэгэхээр энэ бүх зүйл нь хэрхэн бичигдсэн, мөн хэрхэн бичигдсэний дагуу биелсэн бэ гэдгийг бүгдээрээ эндээс Библиэсээ хайгаад олоод үзүүлэх юм бол Исая номны 66-аас олоод уншия. Исая 66. Исая номны бичигдсэн цаг үе мөн Исая номны бичээс олдсон күмрэн агуун баримт тэдгэр зүйлсүүд байнга энэ бичигдсэн үг хэрхэн биелсэн бэ гэдгийг харуулах юм бол үнэхээр гайхаас үр арга байхгүй. Исая 66-гийн 8 дугаар ишлэлийг хамтдаа уншия. Хин ийм юм сонссон бэ? Хин ийм юм үтсэн бэ? Ганц өдөр дэлхий бий болж чадах уу? Ганц мөчтөл үндэстэн бий болж чадах уу? Сион дуншиж эхлэмэгцэл хөвгүүдээ төрүүлв.
7-гийн дээр нь Израилийн дахин төрлөхэд бичсэн байгаа. Энэ зөгнөлийн ном тийм үстэй. Тэгвэл энэ зөгнөл ч гэсэн тэр чигээрээ Израилийн дахин сэргэлтээр биелсэн Исая 43:25-ыг бас олоод уншия. Уршаа эргүүлээд. Саяны ишлэл дээр хин ийм сонссон юм бэ? Өөр ийм түүх байхгүй. Тэгвэл энэ бол гарцаагүй Бурхны хийж байгаа ажлаа. Исая 43-ийн 5 дугаар ишлэл дээр ч гэсэн энэ 5 дугаар ишлэлийг ч гэсэн бид нэр материалтай холбоод сайн мэдээ дараахтаа хэрэгжилж болохоор тийм гайхалтай ишлэл Исая 43 дугаар бүлэг нь Израилийг дахин сэргээх талаар гэсэн байгаа үз. Дээр нь зөгнөлийн тийм ном. Исая 43-ийн 5-6-ыг нь уншия. Бүү би чамтай хамт байна. Би үр удмыг чинд орон зүгээс авчирна. Чамайг өрн зүгээс цуглуулна. Би умардад тэднийг гаргаж өг гээд өмнө зүгт бүү саатуулгана. Хөвгүүдийг минь алс олоос, охтыг минь газрын хязгаараас. За энэ дээр өрн дорн умард өмнө гээд дэлхийн 4 зүгийг хэлж байгаа. Гэтэл яг нөгөө зөвлөлт холбоот улс Израилийг төвлөд харах юм бол умард зүгт байгаа. Тэгэл тэндээс онгоцоор нисэж ирнэ гэсэн. Гэтэл онгоц гэдэг үг 2700 жилийн өмнө онгоц байгаагүй учраас онгоц гэдэг үгч үгийн санд байхгүй. Гэхдээ тагтаагаар зуршсан. Анхны онгоц хэрхэн 1903 онд хүндрэлт нисгсэн. Тэгэл энэ 2020 оны сонин дээр ч гэсэн энэ үйл явдлыг өөр бичсэн байгаа. Сонингийн давуу тал нь сонин дээр худлаа юм гарах нь багт юм биш үү? Тийм учраас энэ дээр ч гэсэн бичсэн хэсгийг нь харуул 500 суудалтай онгоцонд 1122 хүн тээвэрлсэн. Этиопиас Израиль руу зугтсан 91 оны 5 сард. Тэгээ үнийг Израилийн цэргийн Соломон ажиллагаа гэсэн тэмдэглэсэн. Доор нь харах юм бол Генсийн хороо бүтгсэн байдгаа гэсэн байна. Учир нь 1122 хүн нэг онгоцоор эх орноосоо дөрвсөн анхны бөгөөд цор ганц тохиолдол учраас тэр юм. Энэ эдгээр материалууд нь эцэстээ энэ ишлэл энэ бурхны үг тэр чигээрээ Израилийн түүхэнд биелсэн юм байна гэдгийг гэрчлэн харуулж байгаа хамгийн гайхалтай зүйл. Бүгд Эзекиэл 34-өөс олоод уншия. Эзекиэл 34. Эзекиэл 34-р бүлэг нь газар нутгийн дахин сэргэлттэй холбоотой зөгнөлийн үг байгаа. Эзекиэл 34. Эзекиэл 34, 36. Эзекиэл 36-гийн 8-аас нь харах юм бол 8-аас нь хамт уншия. Харин Израилийн улсаа та нар мөчрүүдээ ургуулж миний ард түмэн Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ. Энэ газар нь Израилийн ард түмэн өөрсдөө хайж яваад олсон газар биш. Бурхан Израилийг удирдаад аваачсан газар байна. Тийм үстэй. Израильчууд өөрсдөө олж авсан газар биш. Бурхан Израильчууд өгсөн газар. Тийм учраас энэ үгэн дээр гарч байгаачлан Израилийн газар нь Израилийн ард түмэнд хариу үйлдэл үзүүлсэн газар нутгийн сэргэлттэй холбоотой материалыг ч гэсэн бид бүхэн ашиглаж болно. Тэгэхээр Израилаар дамжуулаад Библийн бурхан, жинхэнэ бурхан, ерөөл хараалыг өгдөг, өнгөрсөн ирээдүг мэддэг. Жинхэнэ бурхан гэдгийг гэрчлэх нь гол зорилго байна. Тэгэхээр жинхэнэ бурхан гэдгийг гэрчлэхэд энэ Израиль нь хангалттай гэрч ба баримт болдог гэдгийг бид бүхэн сайн мэдээ дарахтаа ашиглах юм бол тус болох болов гэж бодоод бэлтлээ. Мөн Египтээс гарсан үйл явдал, Израилийн зовлон, Израилийн дахин сэргэлт. Тэгэхээр энэтэй холбоотой ишлэлүүдийг нь эхний ээлжинд хайж олж аваад цээжилчгээд дараа нь холбогдлолтой материалуудаа бэлдээд яах гэж ярьж байгаа вэ гэдгийг цэгцэлчгээд тэгээ сайн мэдээ дарахтаа ашиглах юм бол та бүхэдээ сайн мэдээ дарахтаа хэрэгэлдэг хамгийн хүчтэй зэвсэг болох байх гэж бодож байна Израиль. Ягаад гэвэл бодиттой нэг улсын түүх байж байгаа юм чинь. За тэгвэл хамтдаа залбираад дуусгая. Биднийг хайрладаг бурхан минь баярлалаа.
та биднийг залуу наснд маань аварж өгөөд өөрсдийн залуу насаа эзний сайн мэдээнд өргөх боломжийг өгсөнд баярлалаа. Найдварын чинь талаар асуух хүн бүрт хариу өгөхөд ямагт бэлэн бай гэсэн эзэн таны үгийн дагуу бид бүхэн эргэн тойрондоо байгаа олон хүмүүст нүдэнд харагдахгүй жинхэнэ бурхан таны талаар зөвөр ярихын тулд өнөөдөр бурхан өөрийгөө гэрчлэгээр дуудаж сонгосон Израилийн түүхийн талаар бид бүхэн сургамжийг авсан билээ. Бидний энэхүү Израилаар дамжуулан бурхан таныг хүчтэйгээр илүү тодорхой баттайгаар олон хүмүүст гэрчлэн олон хүмүүст бурхан таны амьд оршин байгаа гэдгийг тунхаглан амьдрахад тусалж өгнө үү. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Зарлал сонсоод